Жилийн өмнө миний зүгээс яг нэгэн нөхцөлийг тавьж байгаа та нарт 4 сая хүртэлх төгрөгийг зарцуулахад та нарын хувьд ямар ч асуудал байхгүй. Тэгээ зарцуулсны дараа амьдралд нь чинь чухал зүйлсд одоо нөлөөлөх үргэлж одоо их сайн байна. За тэгээд энэ худалдаа авалтын зөвлөгөө бичлэг учраас хамгийн эцсийн худалдаа авах үгүй шийдвэрийг бол одоо та нарын зүгээс гаргаж байгаа шүү. Би бол ямар ч байсан өнөөдөр iPhone 1-ээс iPhone 14 Pro Max хүртэл 38 ширхэг iPhone-ыг бол бүгдийг ярина. За тэгээд худалдаа авах зөвлөгөө бичлэг болохоос iPhone бүрийн одоо review бичлэг бол биш шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна. Утас худалдаа авах тал дээр бол яг би хоёрхан зүйл хэлдэг. Эхний хэлдэг зүйл нь яг юу гэхээр ерөнхийдөө бол би дандаа ерөнхийдөө яг цоошин нууц авахыг зөвлөдөг. Яг хаанаас цоошин авахыг зөвлөдөг гэхээр яг Apple-ийн сайтн дээр тухайн жилдээ зарагдаж байгаа загваруудыг авахыг зөвлөдөг. Бас өөр Apple-ийн сайтаас гадна бас өөр 3 дахь сайтуудаас бас мэдээж хэрэг авч болно. Гэхдээ тэд нар жоохон эрсдэлтэй. Яг тэгэхээр яг 3 дахь чи өөр шал өөр сайтаас яг цоошин гэж захиалах юм бол яг захиалсан дараа яг цоошин нууц ирэх магадлал ерөнхийдөө бол би 50%-аас доош гэж юу нь бол хэлдэг. Хэрвээ үнэхээр яг өмнө нь хэрэгжилж исэн эсвэл яг юм хуучингаар утас үнэхээр авахаас өөр одоо сонголт байхгүй байвал одоо ядаж Apple-ийн refurbished гэдэг одоо яг цэс байдаг. Тэрэн дээр одоо бас яг нэг яг эргээ дахиад нэг арай нэг эд ангиудыг нь одоо арай нэг одоо гайг болгоод дахиж зарж байгаа бол тийм эсэг байдаг. Ядаж тэрэн дээрээ сонгох хэрэгтэй. За тэрэн дээрээ сонгодгоо маа гэхэд өөрөө бас ингэж худалдаа авах явж байгаа бол тухайн гар утасныхаа тэ уугаас л хуучин хэмж бүх юмыг шалгах хэрэгтэй. Нэг бүрчлэн за LP-ийн шалган, дэлгэцийн шалган, камерын шалган, батарейн шалган, спикерийн шалган, оролтуудын шалган гэдэг одоо антенн ажиллаж ийн үгүй ерөнхийдөө одоо өөрийн биеэр шалгаж болох боломжтой бүх юмыг одоо биеэрээ л уулзж байгаа бол ерөнхийдөө шалгахыг бол би зөвлөдөг. За тэгээд энэ том бичлэг рүү орцгоё. За цааш тэмшлэгүүд маань угаасаа маш их юмыг агуулж байгаа учраас би яг одоо 4 партд бол хуваасан байгаа. Одоо л эхний парт дээр юу ярих вэ гэхээр яг Apple-ийн сайтн дээр зарж байгаа олдож болох цоошин iPhone-уудыг бол одоо партныг бол хэсгээрээ ярина. Харин яг энэ партны хэсгээр ашиглагдж байгаа сайт бол яг Америк хувилбар нь байгаа. Мэдээж хэрэг бус хувилбарууд нь мэдээж хэрэг бас байгаа. Япон байгаа, Герман байгаа, Солонгос байгаа гэх бусдуудыг нь бас мэдээж хэрэг харж болно. За миний бичлэгэн дээр бол яг Америк хувилбар нь бол орж байгаа. Энэ жилийн Apple-ийн яг flagship буюу яг үндсэн гар утас бол iPhone 14 Pro, 14 Pro Max гэсэн бол хоёр гар утас болж таарж байна. За Pro гэхээр л одоо та нар яах тэр одоо ямар Pro юм бэ гэж бодож болохгүй. Яагаад вэ гэхээр 3 жилийн өмнөөс ерөнхийдөө Pro гэдэг нэрийг ардталт нь бол залгадаг болцсон. Ерөнхийдөө худалдаа авах сэдлийг төрүүлэхэд бол энэ нэрийг энэ tag гэдэг зүйлийг бол араас нь ингэ залгаа авдаг болцсон. Өмнө нь бол одоо зүгээр л цифрээр өсөх эсвэл S өсөх бол залгадаг байсан. iPhone 14 Pro-гийн iPhone 14-өөс ялгахдах яг 5 яг өөрчлөлт байгаа. Эхнийх нь Dynamic Island, тэгээд Always on Display. За тэгээд 3 камерных нь үндсэн камер нь 12-оос 48 мегапиксел болоод өссөн. Нөгөө хоёр нь бол 12-оор үлдсэн байгаа. За тэгээд чип нь бол мэдээж хэрэг A16 болоод өөрчлөгдсөн. За хамгийн сүүлд дурдах зүйл нь юу гэхээр нарны ихц тусгал ингээд гадаа авч явж явах юм бол 2000 нийт утга аваад арай өмнөхөөсөө тод бол астдаг болсон байгаа. Энэ тав бол яг 14 Pro, энэ 14-өөс ялгахдах хамгийн чухал том өөрчлөлт юм аа. За тэгээд өмнөний сонголтуудын хувьд үнэн байдаг байсан Silver Gold хоёр мөсө байгаа. Тэгээд шинэ хоёроо бол өнгө нэмэгдэж орж ирсэн. Space Black, Deep Purple гэдэг Space Black бол Space Grey-ээс харьцуулахад нэг арай хардуул харагдана. Deep Purple нь бол арай одоо нэлийн бараан дуудаг purple гэсэн үг. За тэгээд үнийн хувьд 108 GB тань бол $999. За тэгээд багтаамжийн нэмээд 256 болгочвол $100 нэмэгдээд 1099. За тэгээд бүр дахиж нугалж нэмээд 520 болгочвол дахиад $100 биш харин $200 нэмэгдээд 1299 болж байгаа. Тэгээд дахиад бүр 1 TB ингэ болгоод дахиад $200 өсөд 1499 бол ингэ болж байгаа. За тэгээд өөрийнхөө утсыг ингээд өгөөд зөрүү мөнгө бол өгж болно. Гэхдээ яг чиний өгж байгаа утас чинь ямар нөхцөлтэй байгааг бол асууна. Хэрвээ одоо эхлээд ямар ч байсан те зүгээр унтарч хасдаг бол тэгээ бүх товч нь ажилтдаг бол камерныхын ленз нь бүгд хэвэн бол 90 болно ингээд нуграагүй бас ингээд зурагдаагүй бол ер нь дийлэгц болон ард тал нь бас ингээд зурагдаагүй эвдрээг бол дийлэгцний их биенээсээ ингээд салаагүй янз бүрийн ингээд толд болоогүй тэгээд өөрийн утсыг бол одоо ингээд good condition байна гэж одоо бодоод yes гэж хариулж болно. Хэрвээ саний бүх нөхцлүүдээс аль нэг нь үгүй байвал good condition-ийг no гэж хариулах юм бол чамаас дахиад 3 асуулт асууна. Эхний асуулт нь бол бүх товч нь ажилдгүй гэж асууна. За тэгээд тийм ээ гэж хариулах юм бол дараагийнх нь асуулт нь их би iPhone-ы чи их би гайгүй юу гэж асууна. Тийм бол бас ингээд тийм ээ гэж хариулвал дахиад 3 дахь сүүлийн асуулт нь тооцоолон камер нь бол гайгүй юу гэж асууна. Тэгээд дахиад тийм гэж хариулах юм бол одоо чиний ямар iPhone сонгосноо чинь шалтгаалаад одоо яг хэдэн долларын зөрүү мөнгө өгөх вэ гэдэг чинь ерөнхийдөө тооцоол гаргаад ирнэ. За тэгээд саяны дахиж good condition no гэж хариулчаад асуусан дараагийн 3 асуултанд нь аль нэгэнд нь ингээ үгүйгээ хариулчих юм бол ерөнхийдөө утас нь ямар ч бол одоо үн цэнд бол хүрэхгүй. Зарим нэг тохиолдолд үсрээл нэгээс $15 хооронд л ингэж бол хэлбэлцдэг юм байлээ.
iPhone 14 Pro Max байгаа. iPhone 14 Pro дээр дурдсан бүх зүйлс бол яг 14 Pro Max дээр байгаа. Харин 14 Pro Max нь 14 Pro-гоос юугаараа өөр вэ гэхээр мэдээж хэрэг Max хэмжээтэй том iPhone учраас мэдээж хэрэг их батарей багтана. За тэгээд угаасаа том биетэй учраас арай том дэлгэцтэй гэсэн үг. 6.7 инч, тэгээд нөгөөх нь 6.1 штэ. За тэгээд ерөнхийдөө их батарейн дуртай. Тэгээд том дэлгэцэнд дуртай хүмүүст бол энэ iPhone бол одоо тохирно. Тэгээд бас мэдээж хэрэг том гартай хүмүүс ашиглах юм бол ерөнхийдөө бас зохимжтой гэж ойлгож байна. Өнгө болон багтаамжны хувьд бол яг 14 Pro-тойгоо яг адилхан. За тэгээд үнийн хувьд харин яаж байгаа вэ гэхээр харин 999-өөс биш, Max нь учраас $100-оор илүү буюу 1099-өөс бол эхэлж байгаа. Тэгээд багтаамжийг нэмээд 128-аас 256 болгоод $100 нэмэгдээ 1190 болчихно. За тэгээд бүр нэмээд 500 болгочвол $100-оор биш $200 нэмэгдээд 1390. Тэгээд дахиад бүр нэмээд 1 терабайт болгочвол дахиад $200 нэмэгдээд 1599 одоо $10 ингэ болох нэ. За тэгээд яг одоо Apple-ийн яг тухайн жилийнхэн гаргасан одоо Pro-ийн үндсэн flagship одоо утас гэсэн шүү дээ. Тэрний хажууд нэг арай хямдхан загварыг нь бол гаргадаг. Гэхдээ энэ хямдхан загвар нь яг үндсэн яг одоо Pro гэж нэрлэдэг байгаа утасны хажуудыг зарим нэг одоо зүйлсийг нь бол хасаа гаргадаг. Тэгснээрээ арай л хямдхан гарах боломжтой болж байгаа гэсэн үг. Харин арай хямдхан гэдгээр бол бүр ингээ low budget одоо хувилбар iPhone нь бол биш гэдгийг бол анхаараарай. За тэгээд өнөөдрийн одоо энэ гараад байгаа одоо зүгээр iPhone 14 Plus гэдэг энэ гар утаснууд юу ямар учиртай мэ хизээний эхэлсэн бэ гэвэл бүр одоо их суурийг нь тавьж исэн одоо төлөөлөл гэвэл одоо iPhone 5C бол байдаг. За энэ жилийн iPhone 14 Plus-ийн хувьд бол нэг тааг үзүүл болсон. Тэрийг жоохон дэлгэрэнгүй ярих болохгүй. Чипний хувьд өнгөрсний жилийн чипийг ашигласан. A16 шинэ чиптэй гараагүй. 13 Pro Max дээр байсан. A15 чип бол ороод ирсэн. За өмнө нь ийм тохиолдол хизээ гарч исэн бэ гэхээр яг 2013 онд iPhone 5s нээлттэй ихтэй 5C-тэй цуг гарч исэн. iPhone 5C яг өнгөрсөн жилийнх нь яг iPhone 5-ын A6 чиптэй гарч исэн. iPhone 5s нь болохоор A7 чип гэдэг тухайхан одоо хамгийн сүүлийн чипийг бол авч исэн. Энэ тохиолдол яг 13 оноос хойш ингээд энэ жил ингээд яг хоёр дахь бол тохиолдож байна. За тухайд жохот iPhone 5C хямдхан гарахын тулд яг өмнөх жилийн хуудас чипийг бол ашигласан. За яг энэ тохиолдол бол ингээд 14 Plus дээр бол гарчиж байгаа. Тэгэнгүүт за тэгтээ биш дээ яг A15 чип нь хоёр ялгаатай хоёр A15 чип байдаг. Өнгөрсөн жилийн 13 mini дээр Жапоны хувьд 4 кортой гарч ирсэн заяа. За тэгээд 13 Pro Max-ийн хувьд болохоор Жапон 5 кортой гарч ирсэн. За тэгээд тэр A15 чипийнх нь Жапон 4 кортой 5 кортой хоёр янзын чип ингээ хуваагдах гарсан байна шүү дээ. За тэгээд энэ хоёр хуваагдаж гарч ирснийх нь ядаж Жапон 4 кортой нь биш ядаж Pro дээр байсан Жипу 5 кортой 14 Plus дээр орж ирсэн ядаж яамаа бүр ингээд Жипу 4 кортойг ороод ирсэн. Яг нэг корны Жипу яг ингээд яг бодит амьдрал дээр ингээд туршаа харах юм бол бас яг мэдээж бүр амар бүр ингээл те одоо бүр 10 секунд ч юм уу бол тийм амар зүрх бол гарахгүй л дээ. Гэхдээ ядаж л ямар ч байсан Pro загвар дээр ашиглагдчихсэн 5 кор Жипутэй яг A15 чип орж ирсэн ядаж яамаа. За тэгээд эндээс хэдүүлээ ингээд яг анализыг харах юм бол дараагийн 15 жилд яг нэг ийм одоо өнгөрсөн жилийн чипийг ашигласан ийм одоо жоохон ийм таагүй тохиолдлууд дараагийн 15 жилд одоо айл болох баг тохиолдол байсан. Баг тохиолдохдоо 2-оос дээш бити тохиолдол байсан гэж одоо миний зүгээс одоо маш их хүсэж байна. 14 Pro дээр байдаг. За тэгээ 14 дээр байхгүй зүйлс нь юу вэ гэхээр ямар ч хэсэн Dynamic Island бол байхгүй. Always on display байхгүй. За тэгээ promotion мэдээж хэрэг байхгүй. Тэрнээс гадна мэдээж чип нь бол A16 биш A15 таг үлдэн гэж хэлсэн. За тэгээд хойдлынх нь камер нь бол мэдээж хэрэг 3 шиг камер биш. Хоёрхан камертай. За тэр хоёр камерныхаа хоёулаа 12 мегапикселээр бол үлдчихэж байгаа. Аль нь ч 48 биш. Тэгээд дутж байгаа камер нь ямар камер вэ гэхээр телефото камер. За тэгээд ядаж ингээ 12-оор үлдчихэж байгаа энэ хоёр камер нь өнгөрсөн 13-тай харьцуулахад нэг ял нэг чүтэлт сайжруулалт бол орсон. Гэхдээ ямар ч чинь тэр хоёрыг харьцуулж зураг дарахад бол мэдээж хэрэг энэ бол энгийн юм бол пүү над чинь яг 14 дээр дарсан зураг байшгүй гэж хэлэхэд ер нь баг 100 энгийн үнээс суугаад ер нь баг 50-аас дээш хувь нь бол мэдээж хэрэг шууд ялгыг нэлчихгүй баг 80-аас дээш хувь байх. За тэгээд тэр 3 камеранаас нь гадамж цуг байдаг нь LiDAR sensor байгаа шүү дээ. Тэр LiDAR sensor нь ерөнхий юу вэ гэхээр яг лазер тусгаад яг ерөнхийдөө AR хөгжүүлэлтэнд бол зориулсан зүйл яг эргэн тойрны зүйлийг лазераараа мэдчихэн. За тэгээ 3 дахь аппликейшн хэрэглээд одоо янз бүрийн объектыг тавьж маах камераараа ингэж байрлуулах одоо тавилга байлгах юм уу те өөр холбогдолтой яг юу л ээж болно AR-тай холбоотой бүх зүйлсийг бол хийдэг зүйл юм байгаа. Тэр LiDAR sensor бол мэдээж хэрэг 14 Plus дээр бол байхгүй. За тэгээ тэрнээс гадна камертай холбогдуулаа ярихад
макрогоор зураг дарах, макрогоор бичлэг хийх гэж байгаа. За тэгээд тэрнээс гадна ProRAW одоо зураг дарах, ProRes-ээр одоо бичлэг хийх гэж зүйлс байгаа. Эдгээр бол ерөнхийдөө энгийн хэрэглэгчдэр тул айхтар нэх хадал хамаагүй зүйл. За тэгээд тэрнээс гадна мэдээж хэрэг сая нөгөө product дурдсны гадаа нарны тусгалд яг 2000 нийц одоо удааг авдаг гэсэн тэм зүйлүүд байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг хүн хэмжин байн нарны ихц тусгал ингээл гар утсаа байн гадаа ингээл ашиглаж авах гэж байхгүй шүү дээ. Яг ингээд хүн тэг жилийн 365 хоногт яг хэдэн хувьд нь яг үнэхээр ингээд дэлгэцээ ингээд те гадаа нарны орчин ингэж явдیں۔ Тийм үү? Тэрийг бас ингээд тооцох хэрэгтэй. За тэрнээс гадна мэдээж хэрэг 14 Pro-гийн батарей бол 14-өөс бол мэдээж хэрэг илүү. Яг ингээд харьцуулаад барих юм бол 14 Pro барих юм бол энэ гаднах iPhone-ийнх нь хүрээ байгаа. За би ингээд жишээ бол ингэж барьж явахгүй л хоос юм хэвчээ. Яг 14 Pro-гийн яг одоо хүрээнийх нь материал нь stainless steel гэдэг юм гам материал шүү дээ. Тэр нь бол ингээд барихад нэг тийм юу байдیں۔ За одоо юу гэмтэж жоон барьцтай. За энгийн яг 14 Plus тэр юу гэхээр ерөнхийдөө алюминиум буюу хөнгөн цагаан байгаа. Арай одоо барихад ерөнхийдөө арай голгомтгайч байж магадгүй. Тэгтээ хүмүүнээс л хамаах. Ямар ч материал нь бол ялгаатай. Гэхдээ ер нь бол нэг одоо кейс ичимтэй юм хамаахгүй дээ. За тэгээд өмнөний хувьд одоо Purple өнгө бол эргэж орж ирсэн. Өмнөхөөс илүү гоё уус маягаар бол орж ирж ирсэн. За тэгээд өөр ирсэн бас өнгө гэвэл одоо Blue өнгө. За тэр Blue өнгөс бас өмнөхөөс бол уус маягаар бол орж ирсэн. Энэ хоёр өнгө бол орж ирэхдээ бол уус маягаар орж ирж байсан. Тэр нь бол яг дэжгүй. Тэгээд бус өнгүүд нь бол хэвээр байсан. За тэгээд үний хувьд гэвэл 128 GB-тай $799 эхэлж байгаа. За тэгээ 256 болгоод өсөх юм бол 809-гээ $100 нэмэгдэж байна. За тэгээ 512 болгоод дахиад ингээд дахиад нуглаа нэмчих юм бол $1009 бол ингээд болж байна. iPhone 14 Plus бол ингээд энэ жил ингээд шинэ ингээд төрлийн iPhone орж ирсэн. 14 mini гэж орж ирэх хэрэгтэй байсан. За тэгээд 14 Plus бол орж ирсэн. Ягаад 14 mini гараагүй 14 Plus гарч ба гэхээр өнгөрсөн жилүүдийн mini загварын одоо захиалгын та худалдаа авалтын хэр их одоо худалдаалгаж байгаа гэдэг одоо талаарх зүйлэл нэлээд тааруу байсан. Тийм болохоор нь бол одоо mini iPhone-ыг болоод оронд нь 14 Plus-ыг бол гаргасан байгаа. Тийм учраас бид нар энэ жил бол 14 mini-г бол хараагүй. 14 Plus-ыг бол оронд нь харж байна. За тэгсэн чи юу болсон бэ гэхээр нэг сони болсон. Өмнөх жилүүдийн mini-гийн одоо захиалгын тоо худалдаа авалтыг ингээд яг харьцуулаад одоо харахад 14 Plus бол одоо сайн байх хэрэгтэй доо гэсэн бол таамаг бол явж исэн л та. Би бүр 14-ийн таамаг бичлэгэн дээрж ярьж исэн. Энэ нэг шинэ гарах намын одоо загвар дундаас хамгийн сайн зарагдах нь 14 одоо 14-ийн яг том загвар нь бол байна гэж бол би ярьж исэн. Тэгсэн чинь яг юу болсон бэ гэхээр бүр яг өмнөх жилийн мини загваруудаас ч бүр муу болсон. За тэгээд энэ бол ингээд дахиад одоо бүтлгүүдж байгаа гэж хэлж арай болох бах. Гэхдээ ямар ч байсан уг нь бол ингээ мини загваруудаас арай амжилттай байх гэж л одоо 14 Plus-ыг бол гаргаж байгаа. Тэгээ тэр нь бол ямар ч байсан одоогийн байдлаар харах юм бол бүтээгүй явж байгаа. Энэ нь бол ингээд яг бодох юм бол инээдтэй юм шиг те. Ингээд ийм том компани бол ингээд бас нэг арга хэмжээ аваад оронд нь 14 Plus маяг гаргасан чинь тэр нь ингээд одоохондоо бүтээгүй нэхэрээс үнэхээр сонирхолтой. За тэгээд энийг нь бас яг юуг тайлбарлаж байгаа вэ гэхээр яг үнэндээ те жижигэн дэлгэцтэй хүмүүс авах нь баг юм байна. Бүр том дэлгэцтэй утас арай гаргачаа гэж байгаа. Яг үндэ дэлгэцний асуудал байгаагүй юм байна. Юуны асуудал байсан бэ гэхээр 13 mini бол 799-ээр зарагдчихсан тий. Энэ 14 Plus 899-ээр зарагдчих байгаа. Яг үндэ бол ингээд яг үндсэн flagship Pro загварын утасны хажууд арай юм дутуу утаснууд нь 709 899-ээр зарагдчих байгаа. Яг үндэ бол одоо flagship Pro загварын iPhone-ууд л одоо хамаг зүйлийг нь авч явж байгаа чухал утас. Хажууд талд нь бараг л нэг $100-200 л зөрүүтэй яг ийм утаснууд гаргах нь л өөрөө асуудалтай байсан юм байна штэ гэдэг тайлбар бол одоо явж байгаа. 14 Plus-ыг сонирхож байгаа хүмүүсээ гайхаж байгаа юм л дээ. Яг 14 Plus ингэ байгаа. Тэгээд 14 Pro Max байгаа штэ. Яг хэмжээний зөрүү байгаа юм бол гэж бодож байна. Одоо дэлгэц нь бол яг тэнцүү хэмжээтэй. Дэлгэц нь яг тэнцүү хэмжээтэй. Биенийх нь харьцаанууд дээр бол нэг одоо нэг хэдхэн нэг ганц миллиметрийн зөрүүнд гарна. Зарим тохиолдолд бол миллиметрээс дотгошооч зөрүүнд бол гарч байгаа. За тэгээд жингийн хувьд бол арай бас 37 г бол арай хөнгөн бол гэж хэлж ийсэн. За 14 Plus-ийн онцлог нь юу гэхээр iPhone 14-тэй харьцуулахад мэдээж хэрэг том биетэй гар утас хэмжээ мэдээж хэрэг арай их батарей багтана. Том биетэй хэмжээ арай том дэлгэц тавьж болно. Тэрүүгээр л онцлог. За тэгээд өнгө болон үнний хувьд бол одоо өнгө болон тагтамжийн сонголтууд нь бол яг энгийн 14-тэй бол мэдээж хэрэг бүгд бол адилхан. За үнний хувьд яг яаж юм нэхэр 128 GB-тай $899 эхэлж байна.
256 ГБ шинэ зүрээсээс эхэлж байна. 512 тонн болохоор 1100-ээс болж байгаа юм байна. За тэгээд энэ жилийн 14-ийн загварууд дээр Pro ч Pro биш ч бүгдэнд нь ижил одоо тараагдсан одоо зүйл яг аль бүгднээр нь байгаа зүйл яг адилхан байгаа зүйл юу гэхээр ямар ч байсан нөгөө нэг хэрэгдэт байгаа SOS via satellite гэдэг тэр зүйлэл байгаа. Тэгээд crash detection байгаа. Тэгээд photonic engine байгаа. Тэгээд action mode байгаа. Эдгээр бол бүгдээр нь бол байгаа. За тэгээд би сайн нөгөө нэг дурдж исэн яг нэг low budget гэдсэн чинь жинхэнэ одоо low budget одоо уц чинь яг аль нь вэ гэхээр яг одоо 3 дахь үеийн iPhone SE одоо яг одоогийн байдлаар л миний яг хэрэглэж байгаа гар утас хямдхан гэж хэлж байгаа. Тэгэхдээ бүр яг хямдхан гэж хэлээгүй зүгээр л 14 Pro Max, 14 Pro, 14 Plus, 14-үүдтэй харьцуулахад те эдрийн бүр үнэтэй загваруудтай харьцуулж харахад л эдрийнхээ хажууд л хямдхан гэж хэлж байгаа шүү. Түүнээс бол энэ бол би шууд хямдхан утас гэж хэлэхгүй байгаа шүү. За тэгээд энэ угаасаа хямдхан загвар учраас ихэнх сүүлийн үеийн гоё нэмэгдсэн технологиуд нь бүгд энэ утсан дээр угаасаа байхгүй. Угаасаа өнгөрсөн аврах гэсэн болохоор юу Dynamic Island Always in Display эдэрч угаасаа бүгд байхгүй. Эдрийн нэмжиг бол easy гэж юм бүр ингэ талиагаад өгнө. Тэгээд ямар ч үсэн яг энэ сүүлийн бүхнүүд ч байхгүй гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За тэгээд өөр яг юу вэ гэхээр дизайныхын хувьд ямар ч үсэн iPhone 8-ийн биетэй. За тэгэхээр iPhone 3 дахь үеийн iPhone SE шүү дээ. 2022 оны үз. 2022 оны 3 дахь үеийн iPhone SE-г урталаас нарах юм бол 8 жилийн өмнөх 14 оны iPhone 6-тай адил гараад. Энэ бол үнэхээр аимшигтай. Энийг бол одоо бушуу засах хэрэгтэй. Дараагийн SE дээр л засагтна гэж бол найдаж байгаа. Угаасаа нөгөө нэг жижигэн биетэй уучлахаар батарейн ч угаасаа жижигэн тэр нь л угаасаа тал болж болох юм. Гэхдээ миний хувьд бол нэг тэгж бол боддгоо. За тэгээд камер нь угаасаа 3 биш ганцхан ширхэг камертай. Тэр ганцхан камер нь бол 12 мегапиксел байхгүй 2 камерын телефото болон өргөн үнцгийн 2 камер л угаасаа байхгүй. За тэгээд хэдий ингээд яг олон камер ахгүй ганцхан камертай ч гэсэн яг зураг бол хангалттай гоё дарж чадна гэж бол би бол боддог. Угаасаа ингээл би тиймэрхүү юмд бол угаасаа ачаал бүгд л өгдөг. Лайв зураг хүртэл дарна. Бүр ингээд 4K секундэд одоо 64-тэйгээр ч бичнэ. Энэ бол үнэхээр гайхалтай тийм үү. За тэгээд яг энэ утасны онцлог гол зүйл нь л яг юу вэ гэхээр ерөөсөө яг үзүүлэлт нь бол яг A15 чип 13 мини дээр ашиглагддаг бол одоо чип байгаа. Үзүүлэлтээ бол үнэхээр супер гэсэн үг. За тэгээд угаасаа хямдхан загвар учраас сүүлийн технологиуд бас байх боломжгүй. Тэргээрээ л онцлог утас. Дэлгэцнийхэн хувьд бол одоо мэдээж хэрэг OLED дэлгэцтэй биш LCD дэлгэцтэй. За би энэ OLED LCD гэсэн одоо сэдв дээр бол яг нэлээд нухацтай ярина те. Энийг бол нэлээд нухацтай одоо ярихгүй л одоо хизээж санаа амрахгүй гэж би бодож байна. За юу вэ гэхээр Apple бол яг LCD технологиг бол одоо зөв Retina гэж нэрлэдэг. Тэгээд OLED технологи болохоор Super Retina гэж нэрлэдэг байгаа. За тэгээд юу LCD вэ, юу OLED вэ, юу Retina вэ, юу Super Retina гэдэг л одоо гайхчих магадгүй. Юу ч биш би бүгдийг нь бол одоо айгүй нарийн тайлбарлана. За тэгээд одоо яг үнэхээр ялгаатай мó те үнэхээр ялгаа нь үүсэх юм уу гэж яг ингээд надаар ингээд аяг богинохон гяс хариулаад гэх юм бол би шууд ерөнхийдөө дасгал асуудаг гэж хэлнэ. Одоо ингээд OLED дэлгэцтэй гар утастай одоо 1 сар цугаач. Одоо тэрэндээ тасчихна. Яг дөнгөж ашиглаж явах үед бол OLED чинь хөөхсөл ондоо юм байна гэж мэдэн. За тэгээд тэрнээсээ болоо буцаад LCD рүүгээ буучил та тий. LCD рүүгээ буугаад яг дөнгөж бууж байгаа үед бол яг ямар муухай юм бэ те OLED нь хамаагүй гоё юм байна штэ гэж бол бодно. За тэгээд яг үүндээ бол ингээд LCD дэлгэцтэйгээ дахиад нэг те 1 сар 2 сар дахиад ингээд эргээ цуг агаад ирэх юм сүүл рүү бол тэгээ анзаархаа би чинь тасчихна гэсэн. Тэгэхээр энэ бол зүгээр л дасгын асуудал. Аль нэгэн дээр нь ингээд зур удаан байж ханах дасгал дөнгөж ингээд шилжилт хийгдэх юм бол тухайн тэр үедээ л ерөнхийдөө ялгааг нь мэдрэнэ гэсэн үг. Харин яг үнэхээр ингээд дэлгэрэнгүй одоо тайлбарлах гэх юм бол яг бодит тест хийх гээд одоо яг OLED дэлгэцтэй утсыг LCD дэлгэцтэй утсыг ингээ хоёулангийн нэг дэлгэцийг 100% тулгаад яг адилхан зүйл ингээ үзүүлээд яг ингээ яг цэнгэлэхгүйгээр яг 100-аас надаа хин хурдан дуусгах нэг харах юм бол OLED дэлгэцтэй нь бол 1-2 цаг бол илүү бол одоо батарей нь бол сайн тэснэ. Яагаад вэ гэхээр одоо OLED технологи нь энерги зарцуулалтын хувьд LCD-г харьцуулахад бол хамаагүй сайн байдаг. Тэр нь бол одоо тестэн дээрээс нэг ойлцоо 1-2 цагаар бол илэрдэг байгаа. Энэ бол одоо дурдах OLED LCD хоёр юм бол одоо хамгийн чухал зүйл. За ингээ OLED дэлгэцтэй ч LCD дэлгэцтэй ч бай ингээд чиний яг дэлгэцэн дээр таны дэлгэцэн дээр ингээд ямар нэгэн зүйл гаргахын тулд одоо жижиг пикселүүд бүгд одоо өөрсдийнхөө утгыг ингээ аваа явж байгаа. Хүний нүдээр бол ширхгээр бол харагдахгүй. За тэгээд ингээд бүгд яг нэг ширхэг пиксельний ард ингээд нэг ширхэг хэлхээ байгаа. Нэг ширхэг пиксельнийх нь одоо дахиад ард нь 3 ширхэг саб пиксел гэж байгаа. Одоо үндсэн 3 өнгөд нь штэ. Тэр 3 саб пиксел нь яг тухайн зөв одоо өнгөнийхөө утгыг гаргахын тулд
Энэ гурийн удааг өрсөлдөд яг зөв утгаа ингээ гаргаж байгаа. Энэ ажиллахын тулд хэлхээгээр одоо тий хэлхээгээр гүйдэлгүйгээд тэгээд энэ нод ингээ хасж байгаа гэсэн айл алин дээр. За тэгээд LCD OLED-ийг харьцуулах юм бол яг нэг дөнгөж шилжилтнэр хүн хэлсэн шүү дээ. Яг ингээд за ерөнхийдөө бол тий яг ингээд ямар LCD ч ямар одоо тий ямар таарав юм бэ? OLED ч гоё юм бэ штэ гэж одоо сэтгэл ханамжны асуудал байгаа юм л та. Энэ нь яг үнэхээр ингээ бодоод үзүүлээ юу юм бэ гэхээр зүгээр л яг тухайн пикселийн гаргаж байгаа тэр утга яг үнэхээр сайн байна уугүй байна уу гэдэг талаар л байгаа. Одоо ингээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр л LCD, OLED, одоо QLED ч юм ингээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр ингээд технологи ингээд сайжрал явж байгаа. Аль болох хамгийн төгс харамгийг гаргахыг, аль болох хамгийн төгс цагаан өнгийг гаргахыг, одоо аль болох хамгийн төгс өнгөнийхөө утгыг авахын тулд энэ технологийн хөгжил ингээд цаг хугацааны ихээр явж байгаа. Тэрнийхэн шатлуудын нэг нь LCD OLED гэдээ явж байгаа л та. Тэгээд зүгээр л те LCD дэлгц харснаа. Эн чинь ингээд энэ пикселийн өгж байгаа утга нь одоо зөв утгалгаа хүрэхгүй шүү дээ. Энэ надад таалагдах байна гэдэг одоо бүр тэгж л тийм л нарийн тайлбар хэлж одоо тэгж л үнэхээр сэтгэл хангалуун бос байх юм бол те заах OLED тэгээд аваач те гэж бол хэлэхээр. Тэгтээ ямар ч лсэн зүгээр энэ бол эцээцэд зүгээр л нэг пикселийн утга хамгийн зөв утга руугаа дөхөөгөөс болж ингэж LCD голго нь бол удахгүй. Яг үндэл OLED ч төгс биш. OLED ч хамгийн төгс өнгөний утгыг бол гаргаагүй. Одоо цаашдаа цаг хугацаа гарахыг бүр л төгс дэлгэсний технологид гарч эхэлнэ. Тэгээд өөр ямар технологич одоо яг хөгжүүлэлтийн шатнд явж байгаа хэлж мэдгүй шүү дээ. Ийм учраас би бол яг хэлэх гээд байгаа зүйл нь одоо iPhone-ы зарагдаж байгаа бүх гар утснууд донд LCD ашигладаг iPhone байна. Дараа 3 сард 23 оны 3 сард гарах 4-р үеийн iPhone SE LCD дэлгэцийг бол ашиглана. Хизээ нэгэн цагт ойролцоогоор 2-4 жилийн дараалах тухайн яг зарагдаж байгаа цоошин iPhone-ууд бүгд жигд OLED дэлгэцтэй болсон цагт л би яг энэ LCD OLED-ийн ингэж сэдвийг бол одоо ярихгүй бах. Гэхдээ ямар ч үсэн одоогийн байдлаар зүгээр л энэ чагсаалтын донд LCD технологиг ашигладаг iPhone байгаа учраас бид тэр LCD дэлгэцтэй iPhone-ыг одоо өмөөрхийн тулд ийм зүйлийг одоо ойлгох гэж яриад байгаа. Тэрийг одоо та нар ойлгох хэрэгтэй. Тэгээ би хэлсэн одоо би дахиад хэлнэ. Үнэхээр л тэр пикселийн утга зөв утга руугаа төгс утга руугаа дөхөж чадаагүй л учраас чи OLED сонгох гэдэг юм биш үстэй. Тэгэж л болохгүй шүү гэж би бол хэлэхээр байна. Midnight Starlight Protector 3 өнгөтэй. Үний хувьд бол яг 64 GB-аар 409, 128-аар 479, 256 GB-аар $579 болж байна. Багтаамж ингээ 2 дахин өсөд яг $100 биш яг $50 өсөж байгааг л анзаарч байгаа. Тэгээд сүүлийнх дээр л яг $100 нэмэгдчихлээ те. iPhone 13-ийн хувьд одоо ингээ энэ жил зарагдсан бол ингээ хэвээр үлдсэн цоошиноор зарагдаж байгаа. Яг одоо зарагдаад 1 жил өнгөрсөн учраас одоо ингээд үнийх нь хувьд ингээд $100-аар буурж байгаа. Тэгээ өнгөний сонголтных нь хувьд Starlight байна, Midnight байна, Blue байна, Pink байна, Product Red байна, Alpine Green сая сүүл хавар гарсан те тэр байна. Энэ л аюу хавар шүү. Шинэ өнгө ингэж яг дараа намарт хадгалж үлддэг бол ингэдэггүй байсан. Сүүлд л ингэж цоошин өнгөд хадгалдаг болчлоо. Түүнээс л ингэдэг бас энэ л яг авууштай л. За тэгээд $100-аар буугаад 699-оор эхэлж байгаа. За тэгээд 108 GB тань шүү дээ. За тэгээд багтаамжийг нэмээ 256 болгоч бол $709. За тэгээд $999 болохоор 512 GB сонголт нь болж байна. За тэгээд iPhone 13 mini бас ингэ зарагдсан хэвээр үлдсэн. 13-ын жижиг хөлбөр гэсэн үг шүү дээ. Жижигхэн болохоор угаасаа батарейн баг дэлгэсэн жижигхэн л гэсэн үг. Ялгахдах юм. За тэгээд цоошноор мэдээж зарагдаж байгаа. За тэгээд магадгүй хамгийн сүүлчийн бол mini одоо iPhone авах одоо магадaltaй зарах. За тэгээд бас энэ жил одоо Apple-ийн сайт нэр болон Apple Store-оос одоо олдох сүүлийн боломж жилэн ч гэж бол би бодож байна. Дараа жил одоо 13 mini бол зарахгүй гэж бодож байгаа. За тэгээд өнгөний хувьд бол бүгд 13-тайгаа адилхан. iPhone 12 байна. iPhone 12 ингээд зарагдсан бол хэвээр үлдсэн. За тэгээд өнгөний хувьд бол мэдээж хэрэг white байна, black байна, blue байна, purple байна, green байна, product red байна. За тэгээд үний хувьд 2 жил өнгөрсөн учраас 2 дахь жилдээ цоошиноор зарагдаж байгаа учраас
ингээд 100 гээд $200 буугаад $599 бол зарагдаж байна. Энэ бас нэлээд дажгүй. Гэхдээ Багтаамшны даанч 128-аас эхлэхгүй 64-өөс эхэлж байгаа. 13-ын загваруудаас бол бүгд 128 болсон. 12-ийн нэг дутагдaltaй тал нь бол энэ бол таарж байна. За тэгээд 128 болгочих юм бол $649 болж байна. За тэгээд 256 GB болохоор $749 болж байгаа юм байна. За ингээд бол одоо part 2 эхэлж байна. Part 1 бол үнэхээр урт байлаа. Part 2 баг илүү урт болж магадгүй. За part 2 дээр бол одоо яг цоо шинээр биш хэрэгэлсэн эсвэл ингээд эйдэнгүүдийг ингээд арчлаад одоо эргүүлээд ингээд одоо зарж байгаа бол одоо зүйл одоо iPhone-ын талаар ярина. За тэгээ эхлээд бол яг Apple-ийн аль биесийн сайт нэр яг refurbished гэдэг яг хэсэг байдаг. Яг ямар ч одоо тухайн бүтээгдэхүүн ч хамаагүй тэрнийх нь яг iPhone-ийн хэсгийг бол хэдүүлээ харна. Тэгээ яг тэрэн дээр нь яг ямар iPhone нь бол хараад явна. Энэ жилийн үед одоо бүгд 11 Pro Max-ийн бол загварууд бол ээж тарж ин бүгд ор unlocked гэж бичсэн байна. Unlock хэрэг гэсэн үг гэхээр ямар ч юм хамаагүй ингэж ашиглаж болно гэсэн үг. За тэгээд өмнөх жил яг харахад бол яг энэ хэсгэн дээр бол iPhone 19-ийн загварууд байсан. Гэхдээ арай цөөхөн байсан. 19 дээр ийм олон сонголт бол байгаагүй. За тэгээд 11 Pro дээр одоо хэдүүл ярил хараад ярилцаад байв те. 11 Pro-гийн хамгийн одоо орж ирсэн Midnight Green штэ. За Midnight Green дээр заяа 256 GB-тай $649 зарагдаж байна. 512 GB-тай $899 зарагдаж байна. За 11 Pro Space Gray өнгөтэй ганцхан 256 GB-тай байгаа юм байна. За тэгээ үнэн $649. За тэгээд 11 Pro Silver өнгөтэй болохоор 64 GB-тай байна. Тэр нь бүр $559 гэж байна. За тэгээ $256 тань сайн $649 гэж байна. За тэгээд 11 Pro Gold өнгөтэй нь сайн. Тэр нь болохоор 256 GB-тай $649. За 512 GB-тай $899 гэж бол зарагдаж байна. За бусад нь юу вэ гэхээр Pro Max-ийн загварууд бас байна те. Pro Max-ийн загварууд дээр Midnight Green бас байна. 64 GB-ийн хүртэл байна. Тэр нь $649 гэж байна. 256 GB-тай нь болохоор $799 гэж байна. 512 GB-тай $899 болж байна. Гэхдээ 11 Pro Max Midnight Green өнгөтэй 512 GB-тай $899 авах хүн байхгүй л гэдэг. Тэгсээс бараг $100 нэмэл одоо 14 Pro авсан зүг гэж бол бодож байна. Гэтэ үнэхээр л тэгж их бата багтаамж үсэд байвал зүгээр хажуудлах зүгээр нэг сайхан хаарч судалж аваад те. Эцнээс хамаг хэмж болох тийм үү. Дата тэр ч яг уу. За тэгээд 11 Pro Max Space Gray өнгөтэй 64 GB-тай $649, 256 GB-тай $799, 512 GB-тай $899 гэж зарагдаж байна. За 11 Pro Max-ийн Silver өнгөтэй 2 сонголт байгаа маань 256 GB-тай $799, 512 GB-тай $899 гэж байна. За 11 Pro Max Gold өнгөтэй 64 нь 649, 256, $799, тэгээд 512 GB-тай $899 гэж зарагдаж байна. За ер нь бол сонирхолтой хэсэг нь эхэлж байна. За яг хамгийн сонирхолтой нь биш ч гэсэн бас яг дажгүй сонирхолтой хэсэг нь яг part 2 дотроо. За тэгээд мэдээж хэрэгтэй зүгээр л утасныхаа антеныг ашиглах зорилгоор те зүгээр дуудлага хүлээж авах, дуудлага одоо гаргах, мессеж хүлээж авах гэх мэт үйлдэлийг хийх гэж одоо iPhone 1 худалдаж авч болно шүү дээ. Одоо iPhone 1 буюу iPhone 2G те одоо авч болно. Мөнгөн сул ингээд зарцуулахад ямар ч асуудал байхгүй бол мөнгөний хөлхөн бол юу хийснээ бол авч болно. Тэгээд сайтаас ингээд захиалж авч байгаа болохоор биеэр бүгдийг шалгах боломжгүй учраас ерөөдөө эсэлтэй гэдэг та нар ойлгох хэрэгтэй. Зарим нь бол зарж байгаа хүмүүс нь бол ингээд буцаалтгүй байгаа. Зарим нь бол ингээд буцаалттай гэж бол одоо бичсэн байдаг. За тэгээд тийм буцаалттай. За тэгээд цоошин гэж одоо brand new гэж бичсэн байсан ч юмдээ яг brand new биш ч байж болно. Тэгээд ингээд гадуур ингээд надаа хуулган болгон ингээд бүх юм лацсан байгаа. Тэг яг үнэхээр яг шинэ юм шиг харагдчих явж болно. Гэхдээ яг үндэ бол тэр гаднах тэр цав хайрцаг тэр гаднах тэр цаас тэр нүунийг одоо сүүлийн iPhone-ууд чинь дээр нь хуулга байгаа шүү дээ. Тэр хуулга муулга тэднийг бүгдийг нь хямдхан бол олж болдог болсон. Зүгээр ингээд дахиад зүгээр хууч уцаа зүгээр тиймэрхүү юмнууд зүгээр нэг за нэг үсрээл нэг хямдхан. За нэг үсрээл нэг $10-20 тэдний бүгдийг нь олоод дахиад яг шинээр боогол шив гэж зарж байгаа тохиолдол бол байгаа. Энэ яг ийм зүйлээс болж ерөнхийдөө яг ийм 3 дахь сайтуудаас авснаас болж одоо юу гэдүүлээ. Тэгээ хулигдуулсан тохиолдлууд бол амар их байдаг. Бүр нэг ялангуяа бүр яг хуучны яг цоошноор хадгалагдчих үл зүнхээр үнцэнд хүрж болохоос iPhone-ууд дээр бүр зарим том хүмүүс бол бүр тийм баг
хэдэн мянган доллараараа бүр ингээд алдаж байгаа тохиолдол бол ингээд байдаг. Тэрийг бол би ингээд бас анхааруулж хэлж байгаа шүү. За тэгээд би бол ерөөсөө яг энэ сайтаас бол одоо аваадах гэж бол хэлээгүй. Би зүгээр л зөвлөхөө маягаар хүмүүс зүгээр ийм байдаг шүү зүгээр л одоо зүгээр л харуулах зорилгоор л ярьж байгаа. Энэ дэлхий дээр өөр өчнөө сайтууд байгаа. Та нар бол аль хүссэн сайт ашиглаж болно. Би зүгээр л энэ бичлэгэн дээрээ энэ сайтыг зүгээр л ашигласан жишээл бол таарж байгаа шүү гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. За энэ бол одоо ингээд зарж ин тэ хамгийн анхны iPhone ингээд зарж ин. За 8 GB-тай the condition нэлээд дажгүй хэвчээ unlocked гэж бичсэн. Ойролцоогоор $200 авч болох юм байна. Анхны iPhone зарагдаж энэ бол үнэхээр гайхалтай. За тэгээд бүр яг юм хэрэгэлсэн биш те. Хэрэгэлсэн биш цоошиныг нь бас авъя гэж болно шүү дээ. Цоошиныг нь авъя гэх юм бол $23,000-ийнх нь байна. Энэ л болохоор new seal гэж юм те. Тэгэхээр дахиж босс юм шиг. Тэгтээ ямар ч condition ямар ч гэсэн шинэ гэж бичсэн. Үнэ нь 23,000. За тэгээд 23,000-аар энэ iPhone-ыг авах юм ба. Байгаад тийм аа. Яг ийм аяг бүр ингээд $10-20,000 байгаад тий $4-5,000 байдаг. Яг авдаг хүмүүс нь бол байдаг. Ингээд бүр ингээд үнэхээр цуглуулах дуртай, цоош нэрэн цуглуулах дуртай. Эзэж юу задалтгүй тэрийгээ тий. Ийм бол байдаг. За дэнэрээ сүнээс бол гарч байгаа байхгүй тий. Яг 23 ширхэг iPhone 14 Pro авах уу? Эсвэл нэг ширхэг одоо задлаагүй iPhone 1 авах уу гэдэг бас үнэхээр сонирхолтой тий. Энэ бас үнэхээр яг дэжгүй л. За дараагийн iPhone 3G байна. Хар өнгөтэй 8 GB багтаамжтай. Ямар ч юм ашиглаж болно. Гэхдээ хэрэгжилж ийсэн ойролцоогоор хийдэг юм байна. Ойролцоогоор нэг $100 бол авах юм байна. Гэхдээ саналаа хэлж очлох юм өөрийнхөө мөнгөнд нүг. За тэр ч яг хав. Цоошиныг нь олъё гэх юм бол бас ингээ олдчихээн. Цоошин нь бол ойролцоогоор $9,000 гэж юм. За баслаа. iPhone 3G цуглуулагчдын нь 8 GB. Энэ бол хар өнгөтэй байна. За ингээ бас $9,000 байна. За iPhone 3GS за энэ энэ цагаан өнгөтэй юм байна. Цагаан өнгөтэй хэрэгжилж исэн $300 зарж гин. За цоошиныг нь олъё гэвэл за factory unlock цагаан өнгөтэй $6,000 зарж гин бас үнэтэй шүү зэлэх гэж. За iPhone 4 16 GB-ны багтаамжтай хар өнгөтэй unlocked бол $10 бол хил зарж байгаа юм байна. За тэгтээ мэдээж shipping-ийн нь бол $35 гэж юм те. За цоошин хараа энэ арай амтхан байна. Өмнөхүүдээс цоошин $543 гэж байна. Condition new гэсэн юм шиг 8 GB-ны багтаамжтай iPhone 4 seal new seal гэх баахан анхааруулгын мэдлэгээ бичиж. За iPhone 4 байсан хар өнгөтэй юм байна. Нарийн мэдээлэл оруулаг байна. Тэгтээ ямар ч байсан ойролцоогоор энэ тэгтээ евро зэрэг харагдах юм аа. Ойролцоогоор $25 зарж байгаа юм байна. За цоошиныг нь гэвэл цуглуулагчдынх нь гинэ. Цоошиныг нь гэхээр $449 зарж байгаа юм байна. За iPhone 5 ер нь багтаамжны сонголтууд нь бүгд байгаа. Хар өнгөтэй, хар цаг айл өнгөтэй гинэ. $69 зарагдаж байгаа юм зөвхөн хайр цагийн задлсан байдалтайгаар. За тэгснэ яг ашиглаж ийсэн гэсэн чинь $38 зарж ин бас арай амтхан байна те. Яг логикэнд даа. GSM хэлбэр нэг чинь те. За iPhone 5C. За 5C болохоор хэрэгжилж ийсэн нь $45. Нэг ширхэг гэн те. За тэгэнгүүт хайр цагнаас нь задлсан гэхдээ шинэ гэж ах шиг байна те. Тэр нь болохоор ойролцоогоор $99 гэж байна. За 5S. За хэрэгжилж ийсэн 5S хайр цагнаас нь задлсан 5S болохоор $112 гэж зарж байна. Энэ болохоор цоошин шинэ гэж байгаа нь болохоор silver өнгөтэй гэж байна те. Silver өнгө чинь онгойлгож байгаагүй 5S цоошин нэрээ $320 гэж байна. За iPhone 6. За iPhone 6 64 GB-тай грей өнгөө борооцсон. Space Gray өнгөтэй New Seal гэнэ. Дахиад босс юм байна. Үнэн нь болохоор 128. Хэрэгжилж ийсэн iPhone 6 болохоор энэ болохоор бодоолч дийлэгцэн дээр дээрх хэсгэрээ бодоолч. Бодооч гэж зүгээр дийлэгцэн л дээдлийн хэсэгтээ жоохон хагарч тэ. Энэ iPhone 6 бол яг надад шинэ юм шиг болгон харагдаж байгаа. Тэнгүүд яг гарчин болохоор New Seal-тэй дахиад бооцсон гэж хэлсэн байна тэ. За iPhone 6s бас
Хэрэгжилж исэн. Гэхдээ багтаамжийн сонголтуудаа $67 гэж байна. За цоошин нь болохоор $1299 гэж. Энэ 650 байна. Гэхдээ 16 GB Gold өнгөн. Энэ 650 болохоор жоохон сони тий. За iPhone 6s Plus болохоор хэрэгжилж исэн нь $122-оос эхэлж байгаа юм байна. 64 GB сонголтууд нь юм байна. Кондишн нэлээд дажгүй гэж хэлсэн байна. За цоошин 6s Plus Rose Gold өнгөтэй. Nice. Энэ бас энэ янз бүрийн resale гэсэн бичээгүй байна. Conditional new гэж байна. Үнэ нь бол $1499 гэж байна. Энэ шинэ байж магадгүй л ах. Тэгтээ зурган дээрээс бас арай тэгж харагдахгүй байна. За iPhone SE эхний үеийн iPhone SE хэрэгжилж исэн $51 гэж байна. Тэ бүр тийм ээ $51. Энэ бас сараа тэр date-лис гэн гайгүй. Тэгээд үүлэн систем нь $15 гэж байна шүү дээ. Nice. Энд тэгтээ дааж эхний үеийн iPhone-ээс $15 автод ихэнд буруу гэж бол би бол хэлсэн. Энэ хүн дээрээ бол мдээгүй юм шиг байна. Батарей хэлт нь бол 79 гэж байна. Энэ 15.6-1 дээр л үлдэх байж та тий. 15.6-1 дээр үлдсэн бол одоо хичнээн зөв болох юм байх. Харамсалтай нь энэ хүн бол 15.7 болгосон байна. За цоошин нь бол $750 оруулж зарагдаж байна. 128 GB юм биш үү? New sale гэж байна. Дахиад brand new шин бас new sale гэж бичиж байна. За iPhone 7 хар өнгөтэй $128 GB байна. Шинэ нь болохоор $254. За хэрэглэснүүд нь болохоор 3228 250 сонголтуудаас хамаараад юм чинь $100-аас эхэлж байгаа юм байна. За 7 Plus хэрэглэж исэн нь $141-аас л эхэлж байгаа юм байна. Кондишн нэлээд гайгүй гэж ütсэн байна. Бүгд аналог хувилбар нь өнгөөс сонгож болох юм шиг байна. За цоошин нэрээ гэх юм бол $564 олдож байгаа юм. Rose Gold өнгөтэй unlocked гэж юм. X display гэнэ. Тэгэхээр дэлгэцээс болсон гэж юм бах та. Хуучин дэлгэц гэж юм уу? За iPhone 8. За хэрэглэж исэн iPhone 8 Gold өнгөтэй 64 GB-тай $97 гэж юм. За шинэ нь гэж байгаа нь болохоор $238 юм байна. Энэ яг нэлийн бас шинэ харагдаж байна те гаднаас яг харахад сийлэн нэлийн шинэ юм шиг харагдаж байна. За iPhone 8 Plus хуучин Space Gray 64 GB-тай $190-аар зарагдаж байна. Харьсан бүх юм гараад тавьсан байна те. За тэгээд цоошин 64 GB-тай Gold өнгө нь $282-аар зарж байна. Бас нэлийн шинэ юм шиг харагдаж байна. Тэгтээ бас гүйж юм шиг. За iPhone 10. За та 10 дээр үргэлжлээ те хэдүүлээ. iPhone 10 Space Gray өнгөтэй 256 GB тань шүү. 64 256 гэж гарч ирсэн шүү дээ. Энэ л гол барыг 256-тай unlock гэж араас нь хайд SIM free гэж бүр бичсэн байна. $792. Энэ бол шинэ гэж шүү. Энэ бол яг нэлийн шинэ харагдсан. Тэгтэл бас эрсдэлтэй. Тэгтээ нас яг харагдсан шинүүд дундаас нэг арай гайгүй шинж харагдах шиг. За энэ хэрэгжилж исэн iPhone 10 Space Gray өнгөтэй бас адилхан 256 GB-тай. За энэ бол үйлдлийн системээ. За ээж үйлдлийн систем биш. За батарей хэлт нь бол 87 таа юм байна. Үйлдлийн систем нь бол 16.0 болгосон байна. Энэ л харамсалтай. 10 ядаж 15.7 дээр үйлдсэн бол та тий. Ядаж 16 руу юу одоо тэслүү апдейт хийсэн юм байна. 16 нэгийг хүлээх байсантай ажил хэлэхээр байна. iPhone 10-аар 64 GB Space Gray unlocked гэж юм. Тэгтээ зөвхөн T-Mobile гээд холбогдсон юм байна. Тэр нь жоон балаа энэ. Тэгтээ $311 гэж байна. Шинэ нь. За хуучин нь гэсэн чинь $299 зарж байна. Product rate өнгөтэй байна те. За iPhone 10s хэрэгжилж исэн нь 256 GB Space Gray unlocked гэдэг нь болохоор үнэ нь $260 гэж юм те. За зураг хэмээг тавьсан байна. За шинэ нь гэсэн чинь 10s 512 GB дээр гэж юм бүр Space Gray өнгөтэй $950 гэж юм. Энэ бараг л шинэ юм шиг харагдаж байна. Даач гэх. За тэгээд 10s Max хэрэгжилж исэн нь $350 гэж энэ Space Gray өнгөтэй 512 GB-тэй нь $350. За тэгээд шинэ нь гэсэн чинь 512 GB-тай бас адилхан тэгснэ Gold өнгөтэй
Тэгээ үнийн хувьд $200,000 юм байна. Гэхдээ $1,600-аас илүү төлжиж авах юм хайш. За заавал ингэж өрсөлдөж авах юм. Тийм юм байна. За iPhone 11 Purple өнгөтэй 64 GB-тай unlocked CDMA материал нь $359 гэж юм. За цоо шинэ гэсэн чинь $444-аас эхэлнэ. Тэр нь болохоор бас адилхан багтаамжтай адилхан. Гэхдээ өнгө нь бол цагаан өнгөтэй юм байна. За тэгээд юуг нь алхасч байгаа 11 Pro 11 Pro Max-ыг би яг ийм 3 дахь сайт нэрээс харуулахгүй байгаа. Яагаад вэ гэхээр ядчил 11 Pro 11 Pro Max-ийн хувьд Apple-ийн сайт дээр refurbished хэсэг дээр байгаа учраас 3 дахь сайт нэрээс л би санал болгох хийг бол харуулахгүй байгаа. За тэгээд шууд тэрийг алгасаад 2 дахь үеийн iPhone SE рүү орж ийн. Хэрэгжилжсэн iPhone SE 64 GB-тай хар өнгөтэй хэдий жаам бэ? $203 гэж ах шүү. Тийм $203 гэж юм. $200 л юм байна. За цоошин гэсэн чинь 64 GB-тай өнгө нь болохоор хаана? Өнгө нь хар өнгөтэй нь $338 гэж юм. 340 юм байна те. За 12 mini барьж исэн 64 GB хар өнгөтэй X condition бүр excellent гэж бичсэн байна те. Ревю өдрөмжс нэлээд гайгүй юм байна. За тэгсэн чинь энэний үн $458-аас эхэлж ийн гинэ. За энэ шинэгээд байгаа нь болохоор 12 mini 64 GB-тай цэнхэр өнгө нь unlocked. Энэ бүр яг заавал гардлаас нь 12 сарын Apple-ийн баталгаатай гэж бичсэн байна те бүр. Энэс яг дажгүйж магадгүй л энэ тэгээ бүр activate чигээгүй юм байна л та. Энэ нэлээд баттах. Энэ нэлээд айл тхүүлэх. Бүр ингэн байраа одоо худлаа юм тагнаж баймаар. Энэ 12 mini бол бараг шинээр болтож байгаа юм биш үү те. За дараагийнх нь 12 Pro. Барьж исэн 12 Pro 108 GB-тай gold өнгөтэй. Ямар их iPhone ирж байна өнөөдөр. Gold өнгөтэй unlocked Apple Care тэгээд цуг гэж байна шүү те. Батарей л 100 гинэ. Энэ зөвөр солиулсан л батарей. Эсвэл авснаасаа хойш огт цэнгэлэхгүй ирсэн л батарей авах магадaltaй гэсэн үг. За $475-аас эхэлж үнэ хэлж явах юм байна. Одоо бай өсөлтөж авах юм байна шин тий. За цоо шин гэсэн чинь 12 Pro 108 GB-тай gold sealed same day shipping гэнэ. За үнэ нь бол $990 гэж байна. Sealed same day гэнэ. Бэж unlocked sealed same day shipping. Same day shipping гэхээс нэг өдөр шууд ирэх юм ааш. Тэрийг нь ойлгосон. За 12 Pro Max хэрэгжилжсэн нь Pacific Blue 12 Pro гаргасан шинэ өнгө шүү дээ. Тэрийг бичсэн байна. Conditioning good гэж бичсэн байна. Үнэн $725 гинэ. 128-тай 12 Pro Max. Цоо шинэ тэгсэн чинь Gold өнгөтэй 256. Энэ өөр нэг улсын тэмдэгт орж ирээд болохоор бид тэрийг ялгаж харах ч боо юм болж байна. 609 pound гэд хэлчмээр өгдөг. Тэгсэн чинь яг доллар нэг доороо жижигнээр болохоор хэцүү байна. $690 гинэ. Шинэ тэгсэн мөртлөө илүү амтхан байдаг гинэ одоо. What? Тэгээ ер нь бол ингээд бас ийм сүн 3 дахь сайтаас ер нь яг худалдаа тавьж байгаа юм л янз бүрийн тань гэсэн. За 13 Pro барьж исэн нь батарей хэлт нь 89 юм байна. 256 GB-тай сийлүр өнгө. $849 гэж байна. 13 Pro шинэ нь 512 GB-тай graphite өнгө нь $1175 гэж байна. Гэхдээ $1200 саналаа хэлж одоо өрсөлдөхийн гинэ өөр хүмүүс илүү дүн хэлжүүл одоо тэр илүү дүн хэлсэндээ зарах юм байна. За одоо маань ингээд сүүл рүү орж явах шиг байна те. За iPhone 13 Pro Max 1 TB-тай шинэ нь graphite өнгөтэй $1246 гэнэ. Энэ янз бүрийн өрсөлдөх юм аахгүй шуудлах юм. За энэ саахан хэрэгжилжсэн айнаар хайлал нь хэрэгжилжсэн $1246 гэж шүү дээ. Тэнгүүдээ шинэ нь болохоор Sierra Blue 13 Pro дээрсэн шинэ өнгө. Sierra Blue 128 GB-тай $1132. Тэгснэ нэг угаасаа багтаамж нь угаасаа харьцан голтой. Тийм. 128 хамгийн байж болох баг багтаамжтай цоо шин угаасаа $1132. Хэрэгжилжсэн ч гэсэн 1 TB-тай нь бол
1200 гэж дийлэх байх. Тэгэл бисээ нэг багтаамжийг мартцсан гайхаад эхэллээ. Ерөнхийдөө та нар анзаарсан бах нэг нэг худалдаж байгаа хувь хүмүүс бол ерөнхийдөө өнөө бол одоо жигөө өөрийнхөө дураар тавьж байгаа тий. Зарим нь ингээ харьцуулахад юу вэ энэ яа үнэтэй юм бэ энэ яа хямдхан байгаа мэ гэж бодохоор зүйлс зөндөө гарсан. За тэгээд үнэхээр л хэрэгэлсэн буюу одоо хуучин гар утас авах гэж байгаа бол заавал шалах зүйлсүүд нь бол одоо эхлээд тухайн iPhone-ыг дээр зарж байгаа хүн нь тэр iPhone-ыг худалдаж авсан төлбөрийн баримт бол хэрэгтэй яг худалдаж авсан баталгаа гэх зүйл тэрийг заавал одоо асуух хэрэгтэй. Тэгээд email number гэдэг байгаа. Email дугаараараа ингээд тухайн iPhone-ын нарийн мэдээлэл бүгдийг харж чинь serial дугаар гэж байгаа. Serial дугаараа Apple-ийн сайт руу serial дугаараа хийчих юм бол тэр iPhone-ы бас нарийн мэдээлэлд гараад ирдэг. За тэгээд тэрнээс гадна нэг бичлэн авч байгаа бол одоо шалгах зүйл нь мэдээж хэрэг хамгийн эхлээд одоо гар утасныхаа бүх их биеийн шалгагчтай гадна нөгөө 360 гараг зарах хэрэгтэй. За тэгээд дэлгэцэн зүгээр өнө, камерын зүгээр өнө, спикерийн зүгээр өнө, фейслифтийн зүгээр өнө, touch ID зүгээр өнө, одоо батарейн зүгээр өнө, микрофон зүгээр өнө, бүх оролтууд нь хэвэн ажиллаж гин үү? Бас тэднийг бүгдийг шалгах хэрэгтэй. За тэгээд миний iOS 15.2 өнгөрсөн жил хаа. iOS 15.2 бичлэг байлгаа. Тэрэн дээр дэлгэц батарей, камер 3-ыг солигдсон эсхийг солигдсон ч гэсэн тэд нар яг зөв яг Apple-ийн албан ёсны одоо яг албан ёсны үйлдвэрээс гарснаар нь яг ингэ солисон эсхийг шалгаж болдог iPhone-уудыг би бол дурдсан байгаа. iOS 15.2 яг апдейтны бичлэг. Тэрийг би description хэсгээр линкийг тавьчих. Тэгээд та нар тэрийг очиж үзээд бас үнэхээр хэрэгтэй мэдээлэл олгуулж авна. За part 3 эхэлж байна. Part 3 дээр яг шинээр зарагдаж байгаа бол refurbished iPhone-ууд дундаас яг харж байгаад яг сонгох юм бол аль нь байж вэ гэдэг үгийг харах гэдэг. Эхний хэсгээр нь $700 дотроо багтаад яг аль нь авал зүгээр гэж бол ярина. Ямар ч байсан хамгийн одоо олдож байгаа хамгийн хямд олдох нь бол хамгийн нэн түрүүнд iPhone SE 3 дахь үеийг олж байгаа цоо шинээр олдож байгаа дундаас ч гэдэг $499 R15 чиптэй. Ингэж хэм одоо R15 чип ингэж хямд олдно гэдэг бол одоо боломж шүү найзуудаа тий. Энэ бол за тэгээд яг батарей жижиг гэн гэхдээ тэгэл би цэнэглэхээс илүү нь бол залах урдггүй. Тэгэхээр надад их хамаа байхгүй учраас би бол авч исэн баа. За тэгээд дараагийнх нь хямд олдох нь 11 Pro $130 нэмт төлөөд одоо refurbished хэсгээс $559 бол авч болно. Тэгээ бүтэн дисплей болж гин, OLED дисплей болж гин те. Одоо Face ID болж гин, гурвалсан камертай болж гин, өргөн өнцгөр дарж гин, телефото камер байна гэдэг ер нь бол нэмэгдэж гин. Гэтэ чип нь бол 13. За тэгээ дараагийнх нь яг ярих нь болохоор $599-аар олдож байгаа. $170 бол ACS нэмж төлөөд бас тэгээ адилхан бүтэн дисплей. За тэгээд 11 Pro-гоос бол нэг 0.3 инч бол том. Тэгээд OLED дэлгэцтэй Face ID-тай. Гэхдээ 3 биш 2 камертай. Өргөн үнцэг болон телефото 2 гэсэн. Гэхдээ Dolby Vision эдрээр л бичнэтэй. Тэгээд чипний хувьд гэхдээ A14 11 Pro таарцахад арай гайгүй. Тэгээд дизайн бол ингээд дөрвөлжин болж ирж байгаа те. Тэр нь бол яг дажгүй. За тэгээд 13 mini бол яг адилхан 12-тойгоо яг адилхан үн төлөөд саяны яг 12-ийн бүх өөрчлөлтийг авангуудаа чипний хувьд бол A15 болчихж байгаа. Гэхдээ яг дэлгэц нь бол яг 0.7 инчээр жижиг. Тэгээд батарей нарийн жижиг уус жижигхэн мини утас учраас батарей нарийн жижигхэн бол таарч байгаа. Гэхдээ 3 дахь үеийн iPhone SE бол 11 Pro 12-ууд шиг 64 GB-аар бол эхлэхгүй 128 GB-аас эхэлж байгаа нь бол аюу дэжгүй. Тэгээд бичлэг одоо эдрийн cinematic mode эдрэгээд орж ирж байгаа ш. За тэгээд дизайн бас адилхан бас дөрвөлжин болж байгаа. За тэгээд iPhone 13-ыг гэвэл одоо дараалалаа л үнэн яваад байгаа. За тэгээд хамгийн сүүлд дурдж байгаа iPhone 13 $700 дотроо $699-аар зарагдаж байгаа. 13 mini-ийн бүх юмнууд бол байгаа. Тэгээд 13 mini-гээс дийлгэсэн хамаагүй том батарей илүү том угаасаа том биетэй болохоор тэгээд бус бүх юм нэг мэдчихээ адилхан. Тэгээд камер нэг тэгжлэх үнэхээр те манай камерын дизайн байгаа шүү дээ. 13-ын загварууд дээр чи юм диагонал шүү дээ. 12 ихтэрлж байгаа харалтаа. Тэгээд үнэхээр тийм диагоналын хүсэж байгаа юм бол ялчгүй 13 mini бол авах. За тэгээс яг Product Red Pink, Alpine Green гэсэн 3 өнгнөөс болж худалдаа авах шалтгаан одоо ингээд болгож байгаа бол ер нь зөв шийдвэр биш шүү гэж бол би хэлнэ. Яг цэвэр өнгнөөс болж эсвэл яг нэг тэр камерныхын тэр диагонал одоо харагдаж байгаа байдлаас нь болж 13-ын загвар 13 бол 13 mini авч байгаа бол буруу шүү гэж бол би хэлнэ. За ягч буруу гэж хэлэх чинь зүгээр зөв биш гэж бол хэлнэ. За тэгээд саний дурдсан яг одоо iPhone-ууд дундаас ирлэн яг алиг нь гүй гэх юм бол би уусаа iPhone SE сонгоно тий. За тэгээд $700-оос дээшлээд одоо
$1100 доторх одоо худалдаа авах боломжтой дундаас алийг нь сонгол зүгээрээ гэдгийг үргэлжлүүлж одоо ярья. За эхлээд бол $799-оос эхэлж чинь хамгийн яг багаас нь iPhone 14-ийг ярина. За яг хажуудалд нь яг iPhone 14-тэй цуг зарагдаж байгаа iPhone 13, iPhone 12 байгаа. За энэ гурван утас бол за үнэхээр л адилхан, үнэхээр дэндүү адилхан. Зүгээр үнэхээр жижиг зөрүүнүүд гарна. Тийм болохоор ямар ч байсан одоо яг iPhone 12 $599 зарагдаж байна. iPhone 14 $799 зарагдаж байна. За ийм байхад ерөнхийдөө л iPhone 12-ыг шууд сонгох гэж хэлж байгаа. 519-тэй 12-ыг нь сонгох нь зөв. За тэгээд энэ жил 14-ыг сонгосон хүмүүс байвал нэг ялангуяа iPhone 13 барьж агаад яг одоогоор эсвэл ирээдүйд iPhone 14-ыг авандаа гэж бодож байгаа хүмүүс байвал одоо үнэхээр одоо тэрэн шиг одоо буруу сонголт байж болохгүй. Яг iPhone 13 барьж агаад iPhone 14 барьж байгаа хүмүүс үнэхээр таарлах юм бол шууд хэлэх хэрэгтэй. Наа чи бол үнэхээр энэ бол яг бүр дэлхийд даяараа ярьж байгаа. Бурхан минь iPhone 14-ийг апдейт одоо апгрейд хийсэн хүмүүс өмнөх утас нь юу вэ гэж асуух юм бол тэр хүмүүсийн хариулт нь iPhone 13 байх юм бол ёо бүрэл чи зүгээр үнэхээр тэг зүгээр зараад жоохон мөнгө нэмж байгаа бол тэр жоохон нэмж байгаа мөнгөн дээр дахиад нэг жоохныг нэмэл бараг 14 Pro авах нь зөв штэй гэж л хэлэх хүмүүс зөндөө байгаа. За тэгээд дизайн нь яг адилхан. Дизайн нь яг адилхан, чип нь яг адилхан. За тэгээ өөр юу байла? Нийлэн чип нь адилхан. За тэгээд яг өөр зүйл нь гэх юм бол crash detection байгаа. За тэгээд photonic engine байгаа. За тэгээд чипнийх нь хувьд GPU core нэгээр илүү. За тэгээд үндсэн камерных нь aperture утга нь 0.1-ээр бага бүр заяа. Тэгснэ cinematic mode нь 4K болчихж байгаа. Өмнө нь яг 1000 HD байсан шүү дээ. За тэгээд action mode-тай тэгээд өнгөний сонголтны нэг ганц хоёр өнгөний л зөрүү гарна. iPhone 13-тай харьцуулах ч шүү дээ. iPhone 12-тэй ч харьцуулахад тэгээд ийм аимшигтай яг адилхан утас авах юм бол яг 14 авах нь бол яг ялчгүй бүр ингээ яг буруу болж байгаа. Тэгээд бас яг тэ би сая хэлсэн тайлх чинь iPhone 14-ийн загварын 512 GB-ыг авах байгаа хүмүүс байвал баг хэрэггүй дээ. Яг их багтаамжаа болоо хард оронтон цуг авангуудаа 14 Pro авах нь бол баг л зөв гэж бол би хэлнэ. За дараагийнх нь ярих нь iPhone 14 Plus $899 болж байгаа. За яг хөө тэг үнэхээр л батарейг нь бодж ил яг энэ утсыг авч ивэл яг зөвшөөрч болохоор ялтчгүй. Тэгтээ 256 GB-тай iPhone 14 Plus авснаас бараг 14 Pro авсан зү. Тийм. Үгүй яаж ч удсан 14 Pro дээр хшин тембисэнд нэм 5 юм дурдсан ш. Тэр 5-д бол тэр 5-ыг бол сонгох нь зөв. Яаж ч 256-тай iPhone 14 Plus авснаас яг ганц ярих юм нь л зөв батарей л. Тэгээ 14 Plus дээр бол батарейг нь л зөвтгөж сонгоно гэхээс биш. Бусдаар бол 14 Plus-ыг сонгох ямар шалтгаан байхгүй. За 14 Pro 999-оор эхэлж байгаа. Яг нэгэн талдээ iPhone 14 авах га $800 юм уу $900 нь яг гаргаж байгаа юм бол нэг $100-аас $200 нэмээд 14 Pro авсан зөв. Dynamic Island тэгээд тэр Always on Display ProMotion A16 чиптэй гурвалсан камер материал тэгээд камер нь 48 болж байгаа тий. Энэ дэр бол би нэг юм байна. Камер бол яг үнэхээр яг цэвэр яг за энэ 48 мегапикселтэй юм чинь яг энийг сонгочих гэх юм л яг жоохон яг 100% зөв биш болж байгаа. Яг үгээр за 13 Pro за энэ нэг гарт 13 Pro байна, 14 Pro байна. За үндсэн камерыг л ашиглаж байгаа шүү. Үндсэн камерыг 12-ыг ашиглаж байгаа. Энэ дээр 48-ыг ашиглаж байгаа. Яг адилхан зураг дарлаа. Яг адилхан зураг дараа харлаа. 48-тай найраа 2 хатах хэрэгтэй гэж бодох нь зөв. Яг ингэ харах юм бол энэ хоёр зургаа дарчаад яг хоёр гар утсан дээр ингэ харах юм бол ер нь л яг адилхан харагдана. Яг адилхан харагдаад байгаа. Би үл яг нэлээд харсан. Яг адилхан харагдаад байгаа. Яг яавал өөр харагдах вэ гэхээр чид яг тэр хоёр дарсан зургаа амар том дэлгэцэн дээр яг нэг тавих юм бол яг нэг анзаараад чихлэн. Эсвэл тэр хоёр гавцсан дээр зургаа ингээ ойртуулаад зүүмлээд нэлээд зүүмлж байгаа ингээ харах юм бол яг нэг детальны нарийн юмуд нь яг нэг арай фокустай арай нэг фокустай болж харагдана. Ийм л үед яг тэр 48 мегапикселийнх нь яг үндсэн зүйлийнх нь ялгаа үүсэлээ. Яг шөнийн горимд арай хурдан дарж мардаг шөнийн горимынх нь арай дээрсэн гэсэн юм байна. Тэгэхээр тэрийг бод тестнүүдээс ингээ харах юм бол 13 Pro-гийн камер 14 Pro-гийн камер бол
үнэхээр яг мегапикселийн зураг үнэхээр 4 дахин зураг гарч байгаа ч гэсэн яг ингээд яг бодит амьдрал дээр харах гэхээр яг тийм байна. Үнэхээр ялгааг нь харъя гэвэл үнэхээр тултал нь ойртуулж байгаа л харах эсвэл том дэлгэцэн дээр харах гэж болоо. За тэгээд камерын дээр ярих юм бол тийм байсан. За тэгвэл дараагийн ярих хугацаа 14 Pro Max $1909 эхэлж байгаа. Тийм 1100 дотроо. За тэгээд үнэхээр л яг цэвэр том дэлгэцэн дуртай. Том дэлгэцэндээ бүр хэтэрхий тасцсан. Тэгээ батарейгаа үнэхээр ач холбогдол ингээд өгдөг. За энэ одоо part 4 хамгийн төгсгөлийн хэсэг эхэлж байна. Энэ төгсгөлийн хэсэг дээр яг нэг ерөнхийдөө 2 хуваагдаж байгаа. Гэхдээ нэг нь бол хамгийн чухал хэсэг. Нэг нь яг эцсийн төгсгөлийн үйлдвэрүүд байгаа. За iPhone 1 буюу iPhone 2G бол ингээд хаах гэсэн тий 2007 онд худалдаж авч болно гэж би та нарт шаруулсан сайт дээр бичлэг. За ямар ч iPhone 1 авлаа гэж бодъё. За авчиж болно. За тэгэнгүүт дараа нь iPhone 3G гарсан тий. iPhone 3G хэрвээ iPhone 3G л худалдаа авалт хийх юм бол яг ямар iPhone-удаас одоо iPhone 3G л худалдаа авалт хийх юм бол үнэхээр өөрчлөлтийг мэдрэх юм бэ гэж асууж байгаа. iPhone яг энэ зүгээр ганц хоёр iPhone-оор л эхлээд энэ сүүл рүү яг их болно. Яг iPhone 2G барьж байгаа 2G сүлжээний технологи ашиглаж байгаа. Тэгээ 3G сүлжээний технологиор дэвшилж байгаа болохоор iPhone 2G барьж байгаа хүмүүсийн хувьд iPhone 3G-г авах нь үнэхээр өөрчлөлт бол мэдэрч авч чаднаа. За тэгээ дараагийнх нь iPhone 3GS гарч байгаа. iPhone 3GS рүү ямар хүмүүс одоо худалдаа авалт хийх юм бол үнэхээр өөрчлөлт мэдрэх вэ гэхээр iPhone 2G барьж байгаа хүмүүс л орно. 3G оруулаагүй шүү тий. За тэгээд би яг энэ ярьж байгаа зүйлсийг бол бүр нэлээд бодсон. Нэлээд бодож байгаа л яг энэ яг эцсийн яг одоо чагсаалтууд гарсан. За iPhone 4 гарсан. iPhone 4-ыг авахыг бодож байгаа бол iPhone 4-ыг авахыг бодож байгаа бол яг ямар iPhone барьж байгаа хүмүүс iPhone 4 рүү апгрейд хийх юм бол өөрчлөлтийг мэдрэх вэ гэхээр би iPhone 2G-г цаашдаа iPhone 1 дээр нэрлсэн байгаа шүү. iPhone 1-ээс iPhone 3GS-ийн хооронд барьж байгаа хүмүүс байвал iPhone 4-ийг авах нь бол нэлээд өөрчлөлт мэдрэгдэнэ гэж би хэлсэн. За хүрээ өвтч дээр яг ялчгуур болж байгаа. За iPhone 4S гарсан. iPhone 4S-ийг авахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол яг ямар хүмүүс яг iPhone 4S-ийг авах юм бол яг ямар iPhone-оос өөрчлөлт мэдрэгдэх вэ гэхээр iPhone 1-ээс iPhone 3GS-ийн хооронд бол хүмүүс л мэдэрний iPhone 4-ийг оруулаг байгаа. За дараа нь iPhone 5 гарсан. Ямар хүмүүс iPhone 5 руу худалдаа авалт хийх юм бол үнэхээр өөрчлөлт мэдрэх вэ гэхээр iPhone 1-ээс iPhone 4S-ийн хооронд барьж байгаа хүмүүс бол үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрнэ. Сүлжээний технологи хүртэл 4G болж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрнийхэн дизайн эдэргээд үнэхээр маш олон шалтгаанууд байгаа. Одоо яг бүх шалтгааны нэг бүрчлэн яг дурдаад явчих юм бол энэ яг нэг ревю бичлэг болчих гээд байгаа. Би аль болох одоо би ч 38 iPhone-ыг одоо хэд дараалж одоо бүгднийг нэрээр ярьж. Тэгэхгүй бол миний бичлэгийн урт үнэхээр урт болох гээд байгаа учраас би яг товч яг энэ iPhone руу худалдаа авалт хийвэл энэ iPhone-ыг худалдаа авахыг бодож байгаа бол энэ iPhone-оос худалдаа авалт хийж байгаа хүмүүс үнэхээр өөрчлөлтийг мэдэрч үү гэж ярьж байгаа гэдэг гэсэн зараар. За дараагийнх нь iPhone 5S. За iPhone 5S бол үнэхээр өөрчлөлтийг авч чадсан. Ямар хүмүүс iPhone 5S руу худалдаа авалт хийвэл өөрчлөлтийг үнэхээр мэдрэх вэ гэхээр iPhone 1-ээс iPhone 5C-ийн хооронд барьж байгаа хүмүүс л мэдэрнэ. Бүр 5C хүртэл оруулж байгаа цуг нээлттэйсэн тий. За iPhone харин 5C лөө ямар хүмүүс яг худалдаа авалт хийх юм бол өөрчлөлт мэдрэх вэ гэхээр iPhone 1-ээс iPhone 4S-ийн хооронд барьж байгаа хүмүүс л мэдэрнэ. Энэ дараагийн зурагч яах вэ? За iPhone 6 лөө ямар хүмүүс яг одоо апгрейд хийх юм бол өөрчлөлтийг мэдрэх вэ гэхээр iPhone 1-ээс iPhone 5C-ийн хооронд бол байгаа. За тэгээд iPhone 5S-ийг тусдан бичсэн байгаа. iPhone 5S-ийг тусдан бичсэн шалтгаан нь яг үнэхээр iPhone 1-ээс iPhone 5C-ийн хэрэглэгчнэр шиг амар өөр мэдрэмжийг бол авахгүй дундаж мэдрэмжийг авах гэж л үүднээс ингэж яг доотлын игнэнд нь бол орсон ба. Цаашдаа л яг доотлын игнэ бас ингэж дурддаж бол явна. Эхний тэр жижигнэр бичигцээг нь бол үнэхээр өөрчлөлтийг мэдэрнэ. За доотлынх нь игнэ бол хамгийн доотлынх нь игнэ дундлын игнэ юм ч юм уу. Энэ болохоор яг дундаж өөрчлөлтөө бол мэдэрнэ гэдэг үднээс харуулж байгаа шүү. Тэрийг та нар цаашдаа өөрсдөө хараад ойлгоод яваарай. За iPhone 6 Plus руу бол iPhone 1-ээс iPhone 6-ийн хоорондох бүх одоо iPhone-ууд гэсэн үг 5S дээр орчиж байгаа. Яагаад вэ гэхээр 6 Plus бол үнэхээр ялж анхны үнэхээр том утсан байсан. Тийм болохоор бүр iPhone 6 хүртэл оруулж байгаа. Энэ анхны хамгийн том гарсан утас бол үнэхээр ялж ямар ч өмнөх бүх утсаас хамаагүй энэ лөө яах юм бол бүгд өөрчлөлт мэднэ. За дараагаас iPhone 6S 6-аас бол үнэхээр өөрчлөлт шатсан. Тийм болохоор
iPhone 1-ээс iPhone 6-г бол багтаасан. За iPhone 6 Plus-ыг багтаагааг байгаа. Энийг тайлбарлаж нэг л удаа тайлбарлана. Цаашдаа бол яг тайлбарлахгүй. Энийг та нар дараа нь анзаарах. iPhone 6 Plus-ыг оруулаагүй. Том дэлгэцтэй iPhone 6 Plus, iPhone 6 Plus, Plus нэртэй нэршилтэй iPhone-ууд, Max нэршилтэй iPhone-ууд, за Pro нэршилтэй гурван камертай iPhone-уудыг би яг яасан байгаа. Яг том загвартай хувилбаруудыг бас яг тусад нь ингэж арай нэг өөрөөр оруулж явж байгаа. Тэрийг та нар яг анзаараарай. Би одоо жишээ нь энэ дээр яг iPhone 6s дээр 6 Plus-ыг оруулаг байгаа. Ягаад гэхээр зүгээр л миний үднээс л оруулсан ганцхан нөхцөл шүү. Том дэлгэцтэй болохоор л би оруулаг. Зөвхөн дэлгэцийн л бодож л тавиагүй гэдэг болохоор бусад бүх юмыг нь би дурдахгүйгээр түр анаад зүр анцсан байгаа шүү гэдгийг маш сайн харуулж байна. За iPhone 6s Plus, iPhone-ээс iPhone 6 Plus. Тэгмүүд iPhone 6s Plus дээр болохоор iPhone 6 Plus ороод ирж байгааз одоо та нар жоо ойлгож эхэлж байгаа хэрэг тийм үү? За эхний үеийн iPhone SE, iPhone 1-ээс iPhone 5-ыг хэрэглэснээр бол үнэхээр өөрчлөлт байл мэдэрнэ. Яг ийч апгрейд хийх юм бол. За iPhone 7, iPhone 1-ээс iPhone 6. За тэгээд эхний SE хэрэглэснээр бол үнэхээр өөрчлөлтийг мэдэрч чадна. iPhone 6s бол дундаж өөрчлөлтийг бол мэдэрнэ. За iPhone 7 Plus, iPhone-ээс iPhone 6 Plus бол эхний SE. За тэгээд дундаж мэдрэмж авах нь iPhone 6s Plus. За iPhone 8. iPhone 8 дээр болохоор iPhone 1-ээс iPhone 6. За тэгээд эхний SE. За тэгээд дундаж мэдрэмж авах утаснууд нь болохоор iPhone 6s болон iPhone 7 Plus-ууд нь ороогүй байгааз. За iPhone 8 Plus, iPhone 1-ээс iPhone 6s болон эхний SE, химийн SE. За тэгээд дундаж мэдрэмж авах нь iPhone 6s Plus, iPhone 7 Plus. Одоо та нар яг жоо ойлгож эхэлж байгаа бах те. За iPhone 10 гарч байгаа. За iPhone 10 бол 10 дээр бол бүр iPhone 1-ээс iPhone бүр цуг гарсан iPhone 8 Plus хүртлээ тэгээд мэдээж SE ялж тусна бичихгүй болохгүй юм л та. Яг өөр төлөх болохоор тэрийг бас дурдж байгаа. За iPhone 10 дээр бол өмнөх ямар ч iPhone-аас апгрейд хийсэн үнэхээр өөрчлөлт мэдэрч авч чадна. Ямар амар юм авчирлаа те. За iPhone 10R, iPhone 10R, iPhone 1-ээс iPhone 8 Plus тэгээд эхний үеийн SE. Энэ дунд бол iPhone 10 дурддаг байгааг та нар харж байгаах. iPhone 10 бүр яг дурддаггүйгээс гадна яг тэр дундаж мэдрэмж авах дээр нь ч байхгүй байгаа. Энийг маш сайн гаргах хэрэгтэй шүү. За тэгээд 10s, iPhone 10s гарсан ямар iPhone-ууд тийш апгрейд хийх үнэхээр өөрчлөлт авах вэ гэхээр iPhone 1-ээс iPhone 8 Plus тэгээд эхний үеийн iPhone SE тэгээд iPhone 10R бол орж байгаа. iPhone 10 орохгүй л яваад байгаа шүү. 10R ороод яваад байгаа тий. За 10s Max, iPhone 10s Max дээр iPhone 1-ээс iPhone 8 Plus хүртэл орох бүх iPhone-ээр шүү дээ. SE-ний мэдээж багтаж байгаа. За тэгээд iPhone 10 болон iPhone 10R, iPhone 10 орж ирж байна те. Яагаад вэ гэхээр дундаж мэдрэмжлэх орж ирж байгаа. Яагаад iPhone 10 орж ирж байгаа гэж? Яагаад тэгэхээр 10s Max гэхээр яг бүтнэлсэд iPhone-д анхны Max хэмжээтэй iPhone гарч ирж байгаа. Тэгэхээр iPhone 10-ыг энэ дундаж мэдрэмжтэй нь орохгүй бол үнэхээр болохгүй. За тэгэхээр ингэ оруулсан. За дараагийн утас iPhone 11. iPhone 11 дээр iPhone 1-ээс iPhone 8 Plus болон эхний үеийн SE бол орж байгаа. За энэ дэр бол дурддаггүй утаснууд бол зөндөө байна те. 10 байна, 19 байна, 10R байна те. Эдгээр бол оруулаагүй. Эдийг маш стандарт анхаарах хэрэгтэй шүү. За 11 iPhone 11 Pro руу ямар iPhone-ууд яг апгрейд хийх юм бол үнэхээр өөрчлөлт мэдэрх юм бэ. iPhone 1-ээс iPhone 8 Plus эхний үеийн iPhone SE 1. Тэгээд дундаж мэдрэмж авах нь iPhone 10 болон энгийн 11-ийг оруулсан ба цуг нээлтээс урдцыг оруулсан ба. Яг үгүй гэхээр 11 Pro гурван камертай те эдэргээл те. Материал эдэрнгээд ялтчгүй энгийн 11-ийг ялч бас дундаж өөрчлөлт оруулсан. За 11 Pro Max. 11 Pro Max дээр бас яг адилхан байж тарж байна тийм үү? Тэгээ iPhone 11 Pro Max дээр яг адилхан байж тарж байна 11 Pro-тойгоо. За 2 дахь үеийн iPhone SE. Бас нэг арай урагшсан те 8 биетэй. За iPhone 1-ээс iPhone 6s. За тэгээд эхний үеийн SE-ийг барьж байгаа хүмүүсийн хувьд л ийшээ апгрейд хийх юм бол өөрчлөлтийг бол мэдэрнэ. За дараагийн утас iPhone 12 mini. Бас ялж шинэ төрлийн iPhone орж ирсэн. iPhone 1-ээс iPhone 8-ийн хооронд болон SE1, SE2 барьж байгаа хүмүүсийн хувьд iPhone 12 mini худалдаж авах юм бол үнэхээр өөрчлөлтийг мэдэрнэ. За дундаж өөрчлөлт мэдрэх iPhone-ыг би оруулаагүй. Яагаад вэ гэхээр iPhone 12 mini-гээс өмнөх бүх iPhone-ууд 12 mini-гээс бүгд том дэлгэцтэй учраас гэдэг нөөний миний ганц нэг нөхцөл байгаа шүү дээ. Жохон сул нөхцөл гэж би яг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үнэхээр хүлээн зөвшөөрч байна. Би бол үнэхээр жохон дутуу нөхцөл оруулж ирсэн. Гэхдээ бас үнэхээр дажгүй нөхцөлд орно. 12 mini л бол дундаж мэдрэмж авах. Одоо бодлоо iPhone 10 барьж илаа iPhone 12 mini авчлаа. 12 mini чинь жижиг гин штэ гэж бодлоо тий.
тэгээж iPhone 12 mini ч нэг flagship iPhone ч биш. iPhone 10 бол яг үндсэн flagship болсон. Тэгэхээр ялчгүй 12 mini дээр л ганцхан идрэл орж байгаа. За тэрийг давхар дараагийн mini үнэтэй би ярихгүй бах. За ус 2хан mini болохоор ингэж хэлсэн ч утгагүй байна. За тэр ч дүүрч. iPhone 12, iPhone 1-ээс iPhone 8 Plus, AC1, AC2. Би бол эхний үеийн AC1, хоёр дахь үеийн iPhone AC гэж ярмаар. Гэхдээ яриагаа хурдан болох үдээс AC1, AC2 гэж яриа авчи. За тэгээд дундаж мэдрэмж авах нь болохоор iPhone 10, 10R, 10S, 11, 12 mini гэсэн байна. За энийг бас та нар бас сайн харах хэрэгтэй. Яг энэ жагсаалтыг дараа нэг яг ингээ хараа явах юм бол яг юу нь яагаад эдрийн сонгосон бэ гэдэг шалтгаанууд нь бол яг тодорхой болоод ирнэ. Би яг нэг бүрчлэн бүгдийг ярих юм бол энэ биш үнэхээр урт болох гэдэг. За iPhone 12 Pro руу ямар iPhone-ууд апгрейд хийх юм бол үнэхээр өөр мэдрэмж авах вэ гэхээр iPhone 1-ээс iPhone 8 Plus тэгээд AC1, AC2. За тэгээд дундаж мэдрэмж авах хүмүүс нь гэвэл iPhone 10, 10R, 10S, 11, 12, 12 mini. 12 бол 12 mini цуг орж байгаа. Яагаад вэ гэхээр арай нэг дутуу загвар нь 12 Pro ялч гондо тийм материал бол дизайн нэг уралсан камер гэдээ явж байгаа дэлгэцний технологи гэдэг батарей гэх мэтчлэн 12 Pro Max. За 12 Pro Max дээр бол iPhone 1-ээс iPhone 8 Plus болон AC1, AC2-ыг барьж байгаа хүмүүс яг апгрейд хийх юм бол үнэхээр өөр мэдрэмж авна. Дундаж мэдрэмж авах хүмүүс нь iPhone 10-аас iPhone 11 Pro-гийн бүх хүчнүүд заяа орж байгаа. Энэ бас арай өөр болж эхэлж байгаа. Тэнгүүдээ нэмэх нь юу гэхээр яг тухайн жилийнхаа 12 mini-г авч ургамд нь оруулаад iPhone 10-аас 11 Pro-гийн бүх хүчнүүд шүү тий. Тэгвэл энэ дээр 11 Pro Max ороогүй та нар анзаарах хэрэгтэй шүү. 12 Pro Max дээр 12 Pro Max дээр 11 Pro Max багтаагүй та нар анзаарах хэрэгтэй. За 13 mini iPhone 1-ээс iPhone 8 Plus ороогүй шүү. Яг тэгэхээр 8 Plus чинь iPhone 13 mini-ээс том дэлгэцтэй уцлахаар. Гэт өнөө миний ганц төсөл байгаа шүү дээ. За тэр ч дүүрч. AC1-ээс 2. Тэгээд дундаж мэдрэмж авах нь iPhone 12 mini. Mini дээр л орж ирж байгаа шиг байна. За бид бидний бодож үзвэл энийг л харсан. За iPhone 13. iPhone 1-ээс iPhone 8 Plus болон AC1, AC2 руу барьж байгаа зүйлээр өөрчлөлтийг мэдэрч чадна. Дундаж өөрчлөлтийг авах хүмүүс нь iPhone 10, iPhone 10R, 10S, 11, 12 mini, 13 mini. За тэгээд та нарт энэ дээр галс нэг дурдаад хэлчихээ тийшг. Одоо iPhone 11, iPhone 12, iPhone 13 mini заврууд нь бол яг үндсэн flagship одоо гар утсан биш. Тийм болохоор идэрлүү апгрейд хийхэд дундаж мэдрэмж авах iPhone-ууд дунд би яг 11 Pro, 12 Pro, 13 Pro яг тэдний дуртахгүйг та нарыг анзаарах хэрэгтэй шүү гэдэг би маш сайн одоо хэлэх хэрэгтэй баг. 13 дээр одоо жишээ нь дундаж мэдрэмж авах дээр 10, 10R, 10S, 11, 12 mini, 13 mini. Тэнгүүд цаана гайхаж яж магадгүй те. iPhone 13 чинь flagship design биш юм байна. Тэгвэл ягаад 10, 10S 2 ганцхан яг наадамдаас чи 10, 10S 2 flagship design iPhone 13 дээр ороод ирж байгаа гэж байна. Зүгээр design. Тэгээ 5G дээр нэг MagSafe эдэргээд те. Шөнийн гурам нь яг 12-оос эхэлсэн. Тэгээд тийм болохоор 10 болон 10S-ээс ялч бас өөр болохоор 11 Pro, 12 Pro эдрийг бол оруулахгүй байгааг та нар анзаарах хэрэгтэй. За 13 Pro, iPhone 13 Pro, iPhone 1-ээс iPhone 8 Plus, AC1, AC2 бол үнэхээр өөрчлөлтийг мэдэрнэ. Дундаж өөрчлөлт мэдрэх утсан гэвэл iPhone 10-аас iPhone 11 Pro ороод тэгээд iPhone 12, 12 mini, 13, 13 mini. За iPhone 10-аас 11 Pro. Энэ дээр болохоор за 13 Pro-ийг үндсээ flagship design гэнэ. iPhone мөн. За тэгвэл тэр flagship руу өөр ямар flagship-ээс яг upgrade хийх юм бол нөлөөтэй. Яг дундаж өөрчлөлт гэхээр 11 Pro оруулсан байгаа. Тэгээд 11 Pro оруулсан. Гэхдээ 11 Pro Max ороогүй шүү. Яагаад вэ гэхээр те нөө дэлгэсний ганц юу байгаа. Миний ганц л тавьсан нөхцөл. Үнэхээр төгс нөхцөл биш. Гэхдээ ядаж л миний байж оруулж ирсэн ганц л тийм нэг юу. За тэгээд 13 Pro Max. За iPhone 1-ээс iPhone 8 Plus, AC1-ээс 2 бол үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрнэ. За тэгээд энэ надад сүлдээ харагдчихлаа зааж байгаа. За iPhone 13 Pro Max дээр дундаж мэдрэх iPhone ямар iPhone вэ гэхээр iPhone 10-аас iPhone 11 Pro Max. Одоо iPhone 11 Pro Max орж иж энэ яагаад гэдэг юм бэ лээ те. За тэгээд 12 mini, 13 mini. 13 Pro Max дээр дундаж мэдрэмж авах дээр 12 Pro Max-ыг оруулсан. 12 Pro Max-ыг оруулаагүй 11 Pro Max-ыг оруулсан. Яагаад вэ гэхээр за ямар ч гэсэн 12 Pro Max-ыг оруулгын шалтгаан нь гэвэл яаж л адилхан дизайнтай, ерөнхий зүйлд нь баг дийлэгтэй адилхан яг промошн байхгүй л те. Гэхдээ л
яг жилийн өмнө бүр яг пүү гэмээр яг дунд чим байлгахаар үлээсэн л да. Тийм болохоор би хассан. Гэхдээ яг Pro motion бодох юм бол 12 Pro Max-ыг оруулж болно. Гэхдээ үнэхээр өөрчлөгдсөн мэдрэмж болон дундаж мэдрэмжтэй түүхээр за яг энэ жоохон суллаж болох юм. Гэхдээ 11 Pro Max-ыг бол оруулсан. Яагаад гэвэл дизайны хувьд энэ чинь бүр айл iPhone 6 идэх шиг бийтэй шүү дээ. Энэ юу 11 Pro Max чинь тийм болохоор нь оруулсан. Даа шүү. 19 Max гэж орж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. За би энэ дэлгэснээр баах юм яц чи миний нөө юу байхгүй болчихлоо. За яаж гараа. За 13 Pro Max-ийн дараа 3 дахь үеийн iPhone SE. 3 дахь үеийн iPhone SE лөө iPhone 1-с iPhone 6s за тэгээд эхний үеийн SE барьж байгаа хэрэглэгчнэр бол үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрнэ. За тэгээд дундаж өөрчлөлттэй iPhone-ууд бол би оруулаагүй байна. Бодож байгаа л оруулаагүй гэсэн үг. За одоо төгсгөлийн 4 байна те. За одоо төгсгөлийн 4 iPhone за энэ дээр л та нар яг яаж яах яаж байгаа. Одоос энэ сонирхолтой болж эхэлнэ. За iPhone 14. iPhone 14 лөө ямар iPhone-оос апгрейд хийх юм бол үнэхээр өөрчлөлтийг мэдрэх вэ? iPhone 1-ээс iPhone 8 Plus барьж байгаа. Тэгээд бүх iPhone SE гэж одоо энэ дэр шинээр орж байгаа. SE өмнө гарсан шүү дээ. Бүх iPhone SE барьж байгаа хүмүүсийн хувьд бол iPhone 1-ээс iPhone 8 Plus-ийн хооронд үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрч чадна iPhone 14 лөө. За дундаж өөрчлөлттэй авах хугацнууд нь гэвэл iPhone 10, 10R, 10s, 11, 12 mini, 13 mini. За энэ дунд бол багтааг утаснууд нь харж байгаа. 13 ороогүй, 12 ороогүй. За тэгээд iPhone 14 ч flagship юм биш учраас нэг 11 Pro, 12 Pro, 13 Pro гэдэг чинь орохгүй байна. Тэгээд дэрийг бас та нар анзаарах хэрэгтэй. За 14 Plus руу iPhone 1-ээс iPhone 8 Plus болон бүх iPhone SE барьж байгаа хэрэглэгчнэр апгрейд хийх юм бол үнэхээр өөрчлөлтийг мэдэрч чаднаа. За дундаж яг мэдрэмжийг авахнууд нь iPhone 10, 10R, 10s, 10s Max. За тэгээд 11, 12 mini, 11, 12, 12 mini, 13, 13 mini. За тэгээд ингийн 14 орж байгаа. За энэ дунд бол 11 Pro Max ороогүй та нар анзаарж байгаа. Яагаад вэ гэхээр гурвалсан камертай болохоор нь бол оруулаагүй. 19 Max-ийг хорилсан камертай. Тэгтээ яг 10 тийм болохоор нь оруулаагүй. 19 Max X-ийг бол оруулсан. За тэгээд анзаарах юм бол 14-ийг оруулсан байгаа. Яагаад вэ гэхээр уусаа яг том дэлгэцтэй нэмж уусаа ялч яг оруулж байгаа өмнөх яг зүг гарсныг ингээ оруулж байгаа. Тэрийг та нар тэгж ойлгоорой. За тэгээд та нарын хамгийн сонирхож байгаа хоёр л байгаа. За нэг ялангуяа 14 Pro. За би энэ дээр л нийлэн ярьж магадгүй. За 14 iPhone 14 Pro руу ямар утаснуудаас апгрейд хийх юм бол үнэхээр өөрчлөлтийг мэдрэх юм бэ те. iPhone 1-ээс iPhone 8 Plus болон бүх iPhone SE хэрэглэгчнэр апгрейд хийх юм бол үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрнэ. Үнэхээр аимшигтайгаар мэдэрнэ. За тэгээд дунджаас бас ялэмгүй илүү мэдрэмжийг авахнууд нь ямар утас вэ гэхээр iPhone 10-аас би бүр iPhone 13 Pro гэд бүгдийг нь оруулсан байна. За тэгээд 13 Pro Max араагүй шүү. Ялч өнөө хэмжээний юм байгаа те дэлгэсний хэмжээ. За тэгээд энгийн iPhone 14 цуг гарсан нээлтээс 14 байгаа те. 14 Plus-ыг оруулаг байгааз бас нэг дэлгэсний юутай болохоор нь миний л ганц нөхцөл. За тэгээд iPhone 13 Pro бол дундаж өөрчлөлтөн дээр нь бол оруулсан. За би нэг дараа нь 14 Pro Max ярьчих. iPhone 14 Pro Max руу iPhone 1-ээс iPhone 8 Plus болон iPhone бүх SE хэрэглэгчнэрийн апгрейд хийх өөрчлөлтийг бол мэдэрнэ. iPhone дундаж мэдрэмж дээр нь iPhone 10-аас iPhone 13 Pro Max тэгээд 14 Plus-ыг оруулсан байгаа. За тэгээд яг бүх 38 шиг iPhone руу айл утаснаас яг апгрейд хийх бол үнэхээр өөрчлөлтийг мэдрэх вэ гэдэг жагсаалтаа бол яриад дуусчлаа. Бичлэгч өндөрлөх шатруугаа ер нь орж ийн. За тэгээд яг энэ iPhone 14 Pro Max-ыг орчих. 14 Pro дээр л голчлаа ярьчих. 14 Pro дээр тэг iPhone 14 Pro-гийн дундаж яг мэдрэмжэн дээр нь би iPhone 10-аас 12 Pro-гоор таслах уу 13 Pro-гоор таслах уу гэж үнэхээр бодсон л доо. 12 Pro-гоор таслах уу 13 Pro-гоор таслах уу гэж үнэхээр бодсон. Тэгээ бодсны эцэст 13 Pro-г оруулсан. Яг уу өнөөдөр би буруу бодчих магадгүй. Гэхдээ ягаад зөвч бодсон байж магадгүй гэсэн тайлбараа би бол хэлнэ. За iPhone 1-ээс iPhone 8-ийн хооронд одоо ингээд одоо нэг ийм одоо ийм border гэдэг юм да энэ гаднах хүрээ айгу том байсан шүү дээ. Тэгээ iPhone 10 гараад ийм бүтэн дэлгэцтэй болол нэг нотчтой болж авсан тий. Тэнгүүд яг ялтч
iPhone 10 руу баг өмнөх ямар ч утаснаас апгрейд хийсэн үнэхээр өөрчлөлтийг мэдэрний хэлчихэж байгаа. За тэнгүүд iPhone 10-аас хойш ингээд iPhone 13-ын загварууд болон iPhone 14, 14 Plus-ууд бүгд ночтой. Цаг хугацааны ихээр ноч жижигэрч ирсэн үнэн. Жижигэрч ирсэн. 14 Pro, 14 Pro Max дээр Dynamic Island болоод ноч маань байхгүй болсон. Ерөнхийдөө уртлаас нь харах юм бол ялчгүй өөрлөлтөө өөр угаасаа харахад угаасаа л өөр имийг одоо өөр л гэж хэлэхээс аргагүй. Тэгээд ночтой iPhone, Dynamic Island-тай iPhone. Яг харах юм бол үнэхээр ингээд өөр яг ингээд бас яг нэг шат яалтч үнийг өөр болчих юм лээ. Тэгээд тэр нь ядаж байгаа юм яг бахим юм хатуу static island биш те бүр ингээд dynamic гэдэг ингэж тэлдэг фичрүүдээс хамаарат. Тийм болохоор тэгээд always on display гэдэг Android-ийн хэрэглэгч нар амар олон жил байсан зүйл энэ жил гэж нэг юм орж ирсэн зүйл 14 Pro-ийн заврууд дээр орж ирээд тэ энэ хоёр зүйл яг 13 Pro-гоор таслуулахад хүрэгчл одоо өнөөдөр байлаа намайг хүргэсэн. Яг нэг сар 2 сарын дараа ч юм уу эсвэл нэг жилийн дараа ч юм уу нэг эргэж бодож нэг өөрийнхөө аяг энэ бичлэг үзэх ч юм уу те яах юм бол би бас буруу утсан байх шүү гэж бага дүгнж болсон л хальтаа. Гэхдээ ямар ч шалтгаан нь бол тэр. За тэгээ ямар ч байсан өнөөдрийн байдлаар яг өнөөдрийн хувьд миний хувьд яг 100% Dynamic Island-ийг яг бол одоо үүсгэж бол чадсангүй. Яалтчгүй одоо iPhone 10, iPhone 14 Pro 2-ыг. За iPhone 10 ч дүүрч. iPhone 10R, iPhone 14 Pro 2-ыг харах юм бол ингээ харах юм бол те. Дөө би бол үнэхээр Dynamic Island-ийг үнэхээр үүсгэж 100% үүсгэж өнөөдөр бол чадсангүй. Дараа нь бол чадчих магадгүй те. Гэхдээ ямар ч байсан өнөөдрийн байдлаар бол 13 Pro-гоор тасалсан. Part 4-ийн яг 2 дахь хэсэг нь бол эхэлж байгаа дотроо тэрний гэлс хэрэгтэй үйлбэрүүд хэлээ явчихна. За тэгээд ядаж дийлэгцэн ингээд мэдэрдэг тоочтой яг утас авъя гэж бодож бол multi touch дэмждэг утас авъя гэж бодож ивэл iPhone 1 болон түүнээс хойших загварыг аваарай. За тэгээд бичлэг гэдэг баймаар бол ядаж iPhone 3G-гээс болон түүнээс хойших одоо iPhone-ыг аваарай. Ядаж selfie гэдэг армаар байгаа бол ядаж iPhone 4 болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. Ядаж дор ээж интернетийн хурдыг яг датаны хувьд 4G-гээр барьмаар байгаа бол бас RAM 1 GB-аар дор ээж барьмаар байгаа бол iPhone 5 болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. Ядаж Touch ID-тай баймаар бол iPhone 5-с болон түүнээс одоо хойших iPhone-ыг аваарай. Ядаж Haptic Engine үүдэг те. Haptic Engine-тэй одоо баймаар бол iPhone 6-с болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. Ядаж хөвчний оролтоо хадгалахыг хүсч байвал iPhone 6-с болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. Тэг ядаж камера айхтар бусдаас дутмааргүй ингээд бас дарчмаар те. Тэгээ 4 капчлаг иймэр байгаа бол iPhone 6-с болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. За тэг ядаж тодорхой хэмжээний усны хамгаалалттай баймаар бол iPhone 7 болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. За тэгээ ядаж wireless-аар цэнгэлмээр байгаа бол багтаамжаа дор 64 GB-аар барьмаар байгаа бол iPhone 8 болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. Ядаж шилэн загвартай iPhone барьмаар байгаа бол iPhone 4, 4S, iPhone 7-гийн Jet Black өнгө. За тэгээд iPhone 8-аас хойших загваруудыг одоо аваарай. За тэгээд ядаж бүтэн дэлгэцтэй болон Face ID-тай баймаар байвал iPhone 10 болон түүнээс хойших одоо iPhone-ыг аваарай. Тэгээд энд бол ерөөсөө AC загварууд бол орохгүй байгаа шүү. За тэгээд ядаж OLED дэлгэцтэй баймаар байвал те бас iPhone 10 болон түүнээс хойших iPhone-ыг аваарай. Энд бол iPhone 10R, iPhone 11 тэгээд AC-нууд бол орохгүй байгаа шүү. Тэгээд ядаж том дэлгэцтэй, том биетэй батарейны хувьд асуудалгүй те одоо хүсчихвэл iPhone 6 Plus, 6s Plus, 7 Plus, 8 Plus, 10s Max, 11 Pro Max, 12 Pro Max, 13 Pro Max, 14 Plus, 14 Pro Max одоо бүгд батарей хэл 100% нөхцөлд батарей нь бол асуудалгүй дайжгүй шүү гэж хэлж байна. Яг сүүлийн одоо 13 Pro, 12 Pro, 11 Pro-гийн батарейнууд миллиамп хэмжээ 6 Plus, 7 Plus, 6s Plus-аас их л дээ. Гэхдээ зүгээр л ямар ч байсан gas Plus утаснуудыг ямар ч тодтогч дурдахын хувьд бол тийм байсан. Тэгээ ядаж гурвалсан камер хүсчихвэл iPhone 11 Pro болон түүнээс хойших зөвхөн Pro загварын iPhone-ыг аваарай. За тэгээд ядаж шөнийн гормоор дардаг бас өргөн үнцгийн камер хүсчихвэл iPhone 11 болон түүнээс хойших загварыг аваарай. Ядаж дор иж 5G хурдаар интернет ормоор байгаа бол iPhone 12 болон түүнээс хойших зөвхөн Pro загваруудыг нь аваарай. За тэгээд ядаж эргээд хуучны одоо нүг дөрвөлжин дизайн болох те дөрвөлжин дизайн байгаа шүү дээ. Одоо юм 100 биш.
Одоо энэ бол 100 шүү дээ. Энэ бол 100 байгаа зү. 100 шиг дөрвөлжин дизайн хүсчихвэл 4-4-ээс 5-5-ээс 5 юм биш. 4 байвал яг идрийг за тэгээд iPhone 12 болон түүнээс хойших загваруудыг аваараа тэгэх юм бол та нарыг дөрвөлжин мэдрэмж бол аавна. Энд бол AC-нүүд орохгүй байгаа шүү бас. За тэгээд үнэхээр тэгжтэй Dynamic Island тэгээд Always on Display promotion хүсчихвэл iPhone 13 Pro болон түүнээс хойших загварын одоо iPhone-ыг аваарай гэж бол хэлэхээр байна. 13 Pro дээр promotion байгаа. Нэг Always on Display Dynamic Island бол байхгүй шүү. Гэдгийг л анхааруулж хэлье. Одоо жилийн дараа намар бол iPhone-ы чагсаалт ямар вэ гэдэг ялс ярьчих. 15 загвар танилцуулгад чинь те 15 загвар танилцуулгад болохоор одоо байгаа чагсаалтнаас хасагддаг iPhone 14 Pro Max, iPhone 14 Pro, за тэгээд iPhone 12, тэгээд iPhone 13 mini бол хасагдана. За тэгээд энэ нэг жилийн хугацаанд iPhone 13-ыг Apple-ийн сайтаас цоошин авах одоо боломж нь яг энэ бол энэ жил болж байж таарч байна. За тэгээд чагсаалт нь iPhone 15 Pro Max, iPhone 15 Pro, iPhone 15 Plus, iPhone 15, за тэгээд iPhone 14 Plus, iPhone 14, за тэгээд iPhone 13, за тэгээд дөрөв дэх үеийн iPhone 9 одоо 3 сар танилцуулгадсан те гэж бол бодож байна. Эдгээр бол ингээд чагсаалтыг бол багтаана. Яг хуу дараа жил iPhone 14 Plus, 15 Plus та цуг зарагдахгүй байх магадлал яг байгаа. Гэхдээ шууд iPhone 14 Plus-ыг хасчих магадлал 50%-аас доош гэж би бол харж байгаа. За тэгээд нийт 38 шиг iPhone-ыг би бол аль чадхаараа ярьлаа. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.